За hi guys. Бүтэн 1 сар бичлэг оруулаагүй байна. Тэгээд одооноос буцаад идэвхтэй бичлэг оруулах болно. Тэгээд таалагдвал лайк сабаа бити мартаарай. Баярлаа. Өө тий. Би дайс хэдийн 10,000 болсон байлээ. Тэгээд энэ жил 100,000 хүрцгээ гэхгүй юу? Get ready for it. Get ready for it. 領域展開 Yeah, this is it. Ийм зүйл болжээ. За ингээд сэрэн Кирисаки Дайчигийн тоглолтын өдөр ирэв. Хоёр баг бие халаагаа байж байтал Тов академийн үзгээр ирж эрэхтэй бүр Ауминыг аваад ирд. Яаж авчирсан нэг амархан гээд Кайжогийн дос ирсэн байлаа. Аумины ч сэрэнгийн идийг хараад тэд ч янзгүй байх чинь л гэдэг. Хьюга бас шидэлтэй оролдоггүй. Тэпэж Ханамиягаас бөмбөгөө автаж Хьюга ирэн чиний хийсэн зүйлийг мартаагүй байгаа шүү гэхэд Ханамия тэр өөрөө гимтсэн бидтэй гээд тэнгтээ. Хьюга ч уурсгыг Кагами зогсон. Курако тэр хоёр заавал яасан гинэ. Тэпэ өвдгөө боож байхад энэ гурав ирэн бид боогод үгүй гэдэг. Тэпэж гадарлаж Хьюгагаас асуудал хэлчихсэн. Угаасаа нуугаад авах юм байхгүй гэсэн чинь амар боочсон байдаг. Рико ч шуудас мөм ивштэйгээд тэр гурыг зөвхөн өөрөө боож өгнө. Рико өөрийгөө битгий хүчлээрээ аюултай гэж бодсон үедээ шууд солин шүүл гэдэг. Кирисакигийнх тоож байгаа ч юм аа. Энэ нөхөр гунигтай юм аа. Чиг тусам хэцүү болно доо гин. За тэгээ ялсан Винтер капд орох ба тоглолт их хэсгэл сэрэн авнаа. Тэгээд амжуулж байгаа Курако тайж Курако шууд бариад авдаг. Ауминич гайхав. Хамгаалж байсан нөхөр нь хуу алга болно гэж байхгүй ямар нэг зайл биш таараа гэд хамгаалдаг. Гэт хуурч гарan Эпэж тохож оруулнаа. Кирисакийнхэн ч тэдэж яалтчгүй хүчтэй юм ахэд Ханамия тэгэж үгэж эвдэрч хөл зүгээр нэг хог шаар болсон гин. Ханамия ч лазаад ороход Изуки ирж ав. Энэ мөн өмнөх жил яалтчгүй тэпэг гимтээсэн. Ийм нөхөрт яасан ч ялагдахгүй гэж бодно. Энэ нөхрийг Хьюга автал тайвшруулсаа тоглолт өнгөж эхэлж байна гэхэд Хьюга өгсөн лагалчиг нүттэй юм бэ. Өмнөх жил байгаагүй дээ гэж бодохдоо зэрэгцэн хан бараг хүчтэй мөргөг шахуу хан ирж тавьдаг. Тэгээ суд гараа шидтэл алдчихнаа. Кагамич бөмбөг авах гэ үсрэх гэтэл энэ нөхөр хүлэн дээр гიშгчихсэн байдیں۔ Тэпэж жүгчийн сохор цэг байна л гэж боддог. Тэгсэн бөмбөгөө авчихад азимдуулаа шууд хойшин тохоодох гэдэг. Тэгээ дахиж үсрэнгөө оруулнаа. Сэлгээ суучихсан хэд Кирисакигийн тоглолтын мэдээллийг харж байтал өдийг хүртэл тэдэнтэй тоглож байсан багууд бүгд гэмтэл авсан байдаг. Ялангуяа гол тоглогчд нь Рико ч өнгөрсөн жилийн хүртэл энгийн нэг сургууль байсан ч Ханамия болон дээд ангийнх нь үлдсэнээс хойш иймэрхүү зүйл нь их болсон гэж тайлбарладаг. Тэпэж бөмбөг авах гээд үсрэх гэтэл дахиад хүлэн дээр нь гიშгчихсэн байдаг ба энэ Батика бөмбөгөө авчихаа Хьюгаг тохоодох гэхэд Тэпэ ирж хамгаалнаа. Тэднийх ч урагш нь Ханамия дамжуулж Ханамия Жизукиг хууран оруулдаг. Тэгээ Ханамия Тэпэгийн хажуугаар өнгөрөхдөө бараг л босох гэж байхад битгий саад бол гэж хэлээж яваад өгнө. Тэпэ ч уурсан би бол яах вэ гэсэн. Харин багийн хүний гимтэхийг бол төвчж чадахгүй. Чамайг заавал ялна гэдгээ. Дараа нь Хьюга чидээд алдахад Тэпэгийн өвдөг рүү нүвдэглээд бөмбөгөөч авдаг. Гэсээ шүүгчийн сохор юм уу юу игээд байгаа юм бэ гэхэд Касамацу харж чадахгүй болохоор л тэгж байгаа. Бид бол яах вэ? Гэтэ сэрэн шиг хангалттай олон тамирчингүй багт бол хэцүүл гэж хэлдэг. Кирисакийнхэн шидэд оролдоггүй ба Кагами дахиад гიშг гэж байхад нь гөлөөд татдаг. Гэсэн бүр шууд илэгчгээд гол оруулдیں۔ гэж тохих гэж байхад нь Курако бодолдог. Курако уурандаа бүхнийг сүрүүлэх гээ юу? Миний ч бас уур хурж байна. Гэтэ тэднийг цохих биш. Сагсаар ялах ёстой гэж хэлдэг. Кагами ч уучлалтгүй намайг цохно гэхэд Хьюга зүгээрээ гээд байж байтал Рико цогчихноо. Тэгснээ цохмоор өгвөл баригддаггүй цохис гэж авдээ. Хьюгагийн гар нь бүр хөрчихсөн байдаг. Үүнийг нь Тэпэ ороод доороо биес ганцаараа авна. Та дөрөв гаднаа ав гэж хэлдэг. Хьюга ч уурдаад тэгвэл чам дээр төвлөрөөд байж тэгэхэд та эдэг гимтэж байснаас дээрс гэв. Рико ч бас босхгүй. Тэгвэл чамаа суусгах гэхэд Тэпэ үгүй би хийн. Үүний төлөөс буцаж ирсэн. Хэрвээ суулгачих бас насан туршдаа үзэн ядан шүү гэж тоглолтч буцаад ихэлсэ. За тэгээд доороо Тэпэ ганцаараа авч байдаг. Ядаж явах Хьюга шидэд оролдоггүй. Тэпэ хоёр талаас нь өстө постж өг. Тэгсэн чинь Тэпэ гэж тохож оруулаад би зүгээрээ шийдний доо тазыг надад даатгад гин. Сэрэн хамгаалж явахад Тэпэ доороо блокийн довтолж байгаа доороос ч оруулж байзаа.
Гурваар сэрийн хожиж байв. Тэппи бүр хөөхний цулсан байлаа. Тэгсэн Хьюга шуудал надад үг гэдгүй нэ. Тэгээ сувлуус гарч бөмбөг авдаг. Тэгсэн Кирисакиг нэг нь юугчээ харах үнцгийг хааж нөгөө хоёр нь хүсэтнээ хийж байцаа. Ядаж нэгийг нь холдуулсмаар байна. Тэхийн тулд 3-аас оруулах хэрэгтэйгээ шийдтэл бас л оруулдаггүй. Кирисакийн ч доороос авна. Изуки тайвшраа гэхэд Хьюга мэдэж байна зүгээр нааш нүг гэхэд Изуки ядаж суус гарчхаа доруулаач гэд хэрэлдээ дундаг. Тэгээ Курокож бөмбөгийг тасаж Кагами аван довтолсноо. Тэгээд довтолж байгаа довтолгооны алдаа гаргачихдаг. Тэпэж Кагамид эргэн тойрны хараа Изуки суус байсан. Бид өөрсдийнхөө тоглоход болно гэхэд Хьюга ихсэд хамгаалцгаа из гэдэг. Анамияс Тэпэд хогшаар босох гэж байж их юм ярих юм а гэхэд Тэпэж тоосонгүй. Тэгсэн Ханамия тэгж хүүхийг хүсээд үзүүх гээд 이네요. бүр ингэж тохиоддیں۔ Юугач ч юм уу дахиад гээд уурстад Ханамия шийдний доор юу ч болж байдаг штэ. Цолгүй явдал байсан гэтэр Тэпэ босоод ирдэг. Босож ирээ хэрвээ багийн мэд зүрх сэтгэсэн мохчихвол би тэднийг түшинэ гэж шийдсэн. Хэрвээ тэд аюуд ороод би тэднийг бомбай уулна. Ямар ч үед тэднийг хамгаална. Үүний тулд би буцаж ирсэн гинэ. Тэгээд 2 дугаар үед 45-40-д Сэрэнгийн зүгээр дуусчээ. Аомине ноос орох гэж босоод явлаа. Тэгсэн Ханамия Тэппийг сууж буун уруулж байгаад Куроко хоолдог гэж түсгэн яв. Тэгсэн Куроко яагаад ингэж тоглосдгийг ингэж очоо хөгжсөй байд юм уу гэж асуутал тэрийг Аомине хардаг ба Ханамия юу гэжтэй ингэхгүй бол яаж гайхамшигын бүрдгийг яазах юм. Яаж ийг Винтер Кап яасна гэснэг гинэтийн тоглосон юм. Ялмаар байгаа юм биш өдийг хүртэл хичээж ирсэн тэдний ялагдахыг нь хармаар байдаг. Мэдээж хөгжсөй. Өнгөрсөн жил Тэпэ хийсэн зүйл бол номер 1 нь. Ингээд дуусчих нь гэж бүү бод гэж яваад өгдөг. Кагами урандаа шууд сандаа зүгч өгсгөд Рико. Уура битгий иж өмсөд гаргаад байгээд цохоод авдаг. Тэпэ цаг явах тусам л илүү амар болоод Куроко Кагамид юм эвдэлж босхгүй штэ гэхэд Кагами мэдчихээн. Чи харин яаж юм тайван байдаг байна гэд хардаж Куроко бас уурч байдаг. За нөгөө талд энэ богц ажилтдаг нөхөр Курокогийн азуу уулд цаалаад байгаа учрыг олсон л гэдэг. Нүдний хөдөлгөөн дээр тулгуурсан аргаас гин. Тэгсэн энэ нөхөр тэгвэл чам таатах юм. Угаасаа аалдсны тор удахгүй бэлэн болно гин. Энэ хооронд Ханамия Аомине хоёр ноос таарах ба Аомине Ханамид чи энэ тоглолтод язагдана гэв. Тэгсэн Ханамия бидний басж гин үү гэхэд Аомине басахгүйгийн асуудал бишээ. Чи Куроког уурзуулсан гэдэг. За тэгээ 3 дугаар үеэхээс Куроко дээр бөмбөг ирэхэд богц ажилтдаг нөхөр очиж авав. Тэгээд нүдээ тавчих үсттэй. Өрсөлдөгчөө нүдээ тавчих хооронд явдаг үсттэй л гэж боддог. Тэгсэн дахиад нэг нөхөр нь будаах гээд ирэхэд тэгээд Кагами дамжуулж Кагамиш тогтдог. Тэгсэн энэ нөхөр чиний заазаас өрсөлдөгч чинь нүд тавчих үед биш юм уу гэхэд Куроко тийм үү гэж авдаг. 47-40 байхад Рико Куроког суулгаж Когоныг гаргадаг. Тэгсэн Ханамия бас хүнээс олдог. Ханамия тэдний дасгалжуулагч бас багийн ахлагч идэгэл гин. Ханамияч бизнүү ихэлцгээе гэзээ. Самбраа Тэпэж бөмбөг авах ба юу вэ? Энэ нөхөр хүчний тоглогч биш юм байна. Төрөний тоглогч нь илүү хүчтэй байсан гэж бодов. Изукич бөмбөгтэй байж байгаа дамжуулахад бөмбөгөө таслуулж Ханамия оруулав. Дахиад Изуки дээр бөмбөг ирээ Изуки шонхрын нүд ашигласан дамжуулалтад замаасаа таслагдаж гол алдан 47-44 болж ойртдог. Энэ нөхөр Хьюгад та нар одоо дахиж оноо авахгүй. Та нар аалдсны торонд баригдчихсан гэж яваад өгдөг. Энэ нөхөр орж ирснээс хойш Ханамиягийн бөмбөг таслах нь ихсэв. Тэгсэн нүдний шээс түүний гоц ухаантан гэдэг. Дунд сургууль тэр хоёр цуг сурдаг байж. Тэгээд тэр хичээл чихгүйгээр шалгалтаа онц өгдөг байсан ба ганц харсан тоглолтоо бүгдийг нь сандаг байв. Тэгээд үүн дээрээ тулгуурсан эсрэг багийн хөдөлгөөнийг судалдаг гэж тайлбарладаг. Сэрэн бол дамжуулалтад тулгуурсан баг болохоор Ханамия Сэрэнгийн бэлдсэн довтолгоонуудыг уншиж буцааж байгаа. Изукийн бүрэгдийн нүдэ ашигласан дамжуулалтын хувийг ихсгэж байгаа холбон тоглогч түүнийг нь ашиглаж байгаа гэдэг. Ханамия дахиад л бөмбөгийг нь булаан оруулдаг. Изуки дахиад л бөмбөгөө таслуулж 47-48 болж Кирисаки илүү гарав. Голын нөхрийн айкон 160 гин. Тэгсэн Ханамия бүр амар яс харахгүй л гэдэг. Ханамия дамжуулалтыг нь тааж чадсан ч ганцаараа бүгдийг нь тасалж чадахгүй. Гэхдээ энэ нөхрийг ашиглавал 100% тасалдгээс гээд тасалж оруулснаа. Нүдний шилт ихний хагас бол зүгээр л бэлтгэл ажил байсан. Бохир тоглолтоор тэднийг эвдэж чадаагүй бол тэдний ууранд тэднийг таахад хамгийн амар болгож өгдөг гэж тайлбарладаг. Ингээд 47-58-аар 3 дугаар үед дуусав. Сэрэнгийн Ханамиягийн төлөвлөгөөнд бүрэн орсон байлаа. Ядаж байхад Хьюга өнөөдөр нэг шид оруулаагүй л гинэ. Тэгсэн Куроко би багийн тоглолтоо боловсруулж чадаж магадгүй л гэдэг.
Нөгөө талд Кирисаки эднийг зогсоосон ч оноо авалт баг байна. ТП их гай болж байна гэхэд Ханамия. Тэгвэл одоо нэг жаахан түсгээд өгөхөд бай болно гэд дөрөвдүгээр үе ихэлсэ. Курокош нөгөө дөрөвтөө одоогийн чигээр тоглоход болно гэж хэлсэн байв. Тэгсэн Ханамия би бүгдийг уншиж байна. ТП руу хаяна гэтэл гэж Кагами тохон оруулдаг. Ханамия буруу таав гэдэг үгүй ээ. Зүв таасан. Хараа хамтрагчийнх нь хариу үлдээ сонирн байна гэдэг. Нүдний шилт энэ бүхнийг тайлбарлана. За тэгсэн чинь өдийг хүртэл Куроко багийн тоглолтоор дамжуулж ирсэн. Өрсөлдөгчийнхөө хуваар харахад таах боломжгүй дамжуулалт байлаач багийнх нь хүний хуваар харахад бэлдсэн довтолгоо байсан. Тэгээ саяны дамжуулалт бэлдсэн довтолгоо биш байв. Багийнх нь хүмүүст мэдээгүй дамжуулалтыг нь дураараа өөрчилсөн. Багийнх нь хүмүүст мэдэхгүй дамжуулалтыг Ханамия үртэл зогсоож чадахгүй гэж тайлбарлана. Тэгсэн уучлалтгуудыг нөхөр тэгвэл яаж тэр дамжуулалтыг аваад байгаа гэхэд аав минь амнаа. Өдөр болгон цуг тоглоод байхаар Курокогийн юу бодож байгааг яаж хийгээд ойлгочихдог. Лог хэрэгтэй юм биш. Итгэл гэж хэлдэг. Курокоч Ханамиягийн урдуур орсоор 55-60 улж ойртов. Юугаа чидээд алдгаа Тэпийг дахиад л тохиодож байсан. Рикоч Тэпийг харан завсарлага авдаг. Ханамия бүр бүгдийг нь битслахгүй сэтгэл амрахгүй л гээстэй. Рико шууд л Тэпийг суулгана гэж хэлдэг. Тэпиж эсэргүүцэхэд Рико өнгөрсөн жилийнх шиг зүйл дахид автагдах юм бол үзий ядагдсан дээр л гэж хэлдэг. Курокоч бас санаас нийлэн надад ах байхгүй ч хамгаалагдах үед ах шиг минь санагдсан. Тиймээ цаашид ч бас хамгааласаа гэж хүсэж байна. Энэ тоглолтод битгий хүчлээ л гэдэг. Томото сууж бай. Амзалтаа зөрчинө гэж бодоо юу л гин. Топич бас ирэн гар цөөх гэдэг Тэпэ. Тиймдээ бусдыг нь даатгах заашгүй гэд гар цөхнөө. Юугаа мэдээж Winter Cup-ын тасалбар аваад хүрээд ирээ гэдэг. За 55-60-аар Кирисакигийн хожиж байв. Изукич бөмбөгтэй байж байгаа Кагами руу хайтал Куроко гарч ирэн Хьюга руу дамжуулдаг. Хьюга авчгаа шидэтгэл бас л ордгүй. Тэгсэн уучлалтгуудыг нөхөр мөрөө хитэг чангасаад байна. Хитэг хөдөөгдөж гурвал шидэгч нарт нарийн мэдрэмж их шаардлагатай. Яаж ч сайн шидсэн орохгүй байх үе бий. Гэтэ нэг орчихвол зогсохгүй гэж хэлдэг. Энэ хооронд Хьюгач бөмбөгтэй байхад Ханами ярьж хамгаалсан. Тэпэ байхгүй юу ч чадна гэж бодоо юу. Тэр хог шаарны дараа хэн байх бодлоо гэхэд Хьюга. Чамайг яасан ч өршөөхгүй тэгээд хуураад гарах гэтэл Ханамия хурж хажуугаас гардаг. Тэгэхэд нь Тэпэ бөмбөгийг нь авахд Хьюга бодноо. Өдийг хүртэл Ханамия язах тухайд бодож ирсэн гээд дараа жилд Японы шилдэг болъё гэж хэлснээ санав. Тэгээд бидний амлалт тийм биш байж гээд тайвширч Курокогоос пас аван нэг ч удаа гар цөхөж байгаагүй юм байна. Энэ тоглолтод яазаад заавал цөхнө гэж шийднэ. Тэгсэн нөгөө нөхөр төгс байлаа. Алдна гэж байхгүй гээд ордог. Тэгээд 57-62 болов. Ханамияч бөмбөгтэй явж байгаа Дизукиг уурах гэсэн чаддаггүй. Яг тэр үед нь Куроко ирж буцаан Хьюгач шидэх гэхэд айзын нөхөр дарах гээд үсрэхэд Хьюга дамжуулж Изуки оруулдаг. Аалсны торыг Куроко эвдэж Хьюга багаач хөсөлсөн. Кирисаки ч муу оруулав. Сэрэн сэргийж байхыг харсан Ханамия бүр игүүрээд Ханамия хан тавьж хүнээс өсөн бөмбөг авахд Куроко авч байдаг. Тэгсэн. Гэдачгүй Куроко босдож чаддаг. Ханамия бүр чүдээдлэн уурсч байснаа. Донгосын гэд хажуугаар нь гараад явна. Тэгснэ. Гэж оролцоход би хизээс бол хизээ оноо авч чадна. Та эдийг бицэлж чадаагүй ч язах юм бол та нарын мөрөөдөл угаасаа дуусна гэж Куроко. Битгий солиор гайхамшигын бүрдлийн сагсан бөмбөгийг буруу гэж тоглож ирсэн. Тэд хизээ чамшиг юм хийхгүйгээд дамжуулж Кагами аван тогтдог. Кирисакигийн гарах үед нь Хьюга таслан шидэж оруулдаг. Цагч дуусах төгсөөр манай эд ч араас нь оруулсаар зүйлд нь Хьюга шидэн оруулж 78-70-аар сэрэн хожсноор Winter Cup-д орохоор болдог. Хьюгач гэж амсандаа үүнийг харж Рикоч нүзнэс туслуулаад амждаг. Аав минь ч явсаа хэм момой. Шүтөку дуусаагүй байшлэхэд тэр хожигдно гэж байхгүй. Бүгд хүлээлгээд байх юм гэж яваад өгнө. Миторима чидэж оролсноор 112-81-ээр Сеншинканыг хожсноор Шүтөку Winter Cup ирэхээ авсан.
Сэрингийн утастай хүрэн Куроко дахиад байдаггүй. Кагами хайгаар явсан л гэж байна. Тэгсэн би Курокогийн мэдрэмжийг ойлгож байна. Энэ жил угаасаа Winter Cup тусгай хүснэгттэй байгаа ба Тейкогийн бүх гишүүд орж байгаа гэдэг. Куроко шийдэн дээр байхад Кагами ирэн бүгд арчсан гэхэд Куроко Winter Cup-д орчихсон болохоор итгэл хөөрөө салгалаад байна гэдэг. Winter Cup гайхамшигын бүрдлийн дай болох нэ. Тэгсэн Кагами Куроко хоёр нэгсэж байт юм да. Манай эд чирэн бүгдийг наваад Японы шийддэг болцгоё гинэ. За манай эд ч сайхан халуун арчаанд орноо. Юугаач нөгөө эдээ халуун арчаанд яаж ордгийг зааж өгөөд асчураа доогоор ороодгүй. Кагамиг хар мөрөн дээрээ тогтын гэтэл мань Кагами шорттой дууж байдаг. Юугаач нуруу угаагаад үггээ угаалгахтад тэрвэрзгээ хийдэг сойзоор үрчихсэн байдیں۔ Куроко номер 2-ыг угаагастай. Тэгсэн Кагами дахиад үрдэг сойзоор үрчихсэн. Энүүгээр үзье гэж бодоод тэгээд тэнэггүй явчихдаг. За мэдээж хажуу талд нь эмэгтэйчүүдийн халуун аршаан байх нь ойлгомжтой. Ирчүүж юм хойно мэдээж сэмхээ харах гэж үзнэ. Тэгээ харах гэ бүтэлгүйдэж байтал нэг нүх олоод харнаа. За тэгээ харах гэтэл ард нь Рико ирчихсэн. Би ч бас харъя та гихэн тэрэ. Рико ч ухамсарын шанаа өчгöd халуун аршаандаа ордог. Тэгсэн хажууд Момо ирээ суудаг. Нөгөө талд бас Тоо академийнхан бас ирчихсэн байдаг. Юугаач гайхад нүдний шист зүгээр л санамсаргүй тохиолдолоо. Угаасаа хоёулаа Токиог төлөөлж байгаа юм чин дотн байцгаая гэдэг. Энэ оронд Кагами Куроко шингэн нөхдөг уух юм авч өг гэтэл дуулчихсан байдаг ба гараад аваад ирээ гэж явдаг. Тэгсэн Ауминэ уух юмыг нөгөөд удаан уулзсангүй шүү л гинэ. Эмэгтэйчүүдийн халуун арчаанд Момо Ирикод ястай гоё юм. Ойрд мөр өшөөд байсан. Чам тийм асуудал байхгүй хатаархаж байна шүү гэж аваа юм. Рико ч нэг харцгаад яаж ч том байх шүү гэтэл Момой нэг хэлмээр байгаа юм гээд хэлдэг. Нөгөө тал бүгнөрөө саунд орж байдаг ба нүдний шист саяын тоглолтыг ч үзсэн. Их сайжирсан байлээ гэхэд хүйга тийм юм ярих гээгүй үсттэй. Энд таарна гэдэг тохиолдол гэхэд хитрхи үнэмшилгүй юм. Яг яах гэсэн гэж шууд асуудаг. За нөгөө талд Ауминэ Курокод тоглолтыг ч үзсэн. Тэр шинэ аргач бүтэхгүй л болов. Учир нь Winter Cup ялах нь бид гэж хэлэх гэж байх. Кагами 94-ээд бид гэж хэлээд хүрээд ирнэ. Ауминэ тэгсэн ч хангалтгүй. Хаалга онгойлгосон нь үнэн ч гэлээ үүдэн зогсож байгаа төдий. Чи гайхамшигын бүрдэлтэй огт үзээгүй л гэдэг. За тэгээ Winter Cup-ийн эхний оноос тэр нэг мужийн хоёр баг хоорондоо тоглолтгүй ч энэ жил онцгой тохиолдол юм байна. Тэгээ Тоо академийн энд ирсэн шалтгаан нь эхний тоглох багтайгаа мэдгээд ирсэн юм л гинэ. Юугарико хоёр ч хүлээгээд байж бай. Бид харуулна гэд нүдний шист. Нэг юм мартаад байх шиг байна. Бид өнөөдөр Жосетэй нөхөрлөг тоглолт хийсэн гэдэг. Сэрийн 108-61-ээр хожсон бол Тоо 170-39-ээр хожсон байдаг. Тэгээд сүүлд уулзснаасаа хойш огт сайжраагүй гэж бүү бодорой л гинэ. Энэ үеэр Кагами хинч амархан ялна гэж бодохгүй байгаа. Угаасаа таарах нь ойлгомжтой байсан. Тэ ийм хурдан хариугаа авна гэж бодсонгүй л гэдэг. За маргааш нь явах гэсэн Куроко өглөөнөөс хойш Кагамиг олсонгүй гэхэд Рико ирэн өнөөдрөөс хэсэг Кагамигүйгээр бэлтгэл хийн гээд нөгөө хэдэн ч явцгаая гэж явах гэтэл Рико бэлтгэлээ эзгээгээд хажуу тал руугаа заадаг. За тэгээд орсон чи Рикогийн аав байх ба Рико ааваасаа тэднийг хүчтэй болгоод өгөөч гэж гуйсан байв. Рикогийн аавчууд дээгүрхээ тайлц гэдэг. За тэгээд бүгдийг нэг харцгаа дажгүй юм шүү. Тэсвэр болон бусчинг тогтвортой сайжруулж гэж хэлээд хоёр хэсэг болгон хувааж уулсан дээр 3 цагийн хугацаанд хонь шонволж тогсуулаад ялагдсныг нь 2 дахин илүү бэлтгэл хийлгэнэ гэдгээ. Тэгш бус гадаргуу дээр бүх бие ашиглан гүйснээр ерөнхий бие бэлтрийн чирэгжил сайжирдаг л гэнэ. Түрүүн булчин сайжирсан байна гэсэн ч тэр булчинг сайдар ашиглах бие хэрэгтэй байдаг. Тиймээс тэр булчинг дасан зохицуулахын тулд гүйлгэж байгаа гэж тайлбарлана. За тэгээд Рикогийн аав нь Тоугийн тоглолтын бичээсгийг үзсэн ба Тоуд багийн тоглолт байхгүй хувийн тоглолт сайтай. Гэхдээ аавынх нь хувьд Тоу багийн тоглолт сайтай гэж үздэг. Яагаад вэ гэхээр багийн тоглолт хийж чадаад байгаа болохоор гинэ. Хамгийн чухал нь бүгд бөмбөгний төлөө зүтгэж байна. Нөхөрлөг байхыг багийн тоглолт гэхгүй гэдэг. За тэгээд Хьюгаг 4 нүдтэй гэж дуудаж байгаа чи сүлд залаад орохыг оролдсон. Өстой тэнэг. Жирхэг багийн үедээ хамгийн муу юмар өрсөлдөж яах нь вэ? 3-аас шиддэг юм байж л гэдэг. Тэгснэ. Тэнд байгаа beauty болон муурын царайд ч 3-аас шидэж чадна. Гэхдээ өөрсдийнхээ чадвараас хол. Тэгдэж саяны Кирисакигийн тоглолтод анханасаа оруулаад ихсчихсэн бол амархан ойжих байсан. Чи бол Сэрингийн аврах шугам. Хана авалгүйгээр шидэл сур гэж хэлдэг. Тэгсэн Хьюга яа чадахгүй болохоор заасах гэсэн шít гэхэд би чамд харуулъя гэдэг. Тэгсэн бүгдэд сакс тоглож чаддсан мөхөд тэпэ.
Тэр хүн чи Японы үндэсний шигшээ тоглож байсан хүн шүү дээ гэдэг. За тэгээ бөмбөг аваад гэд амархан оруулцгаад саяны хурд биш чийж бол чадна гэд бүгд Winter Cup гэхэд өөрсдийн гэсэн шин чадвараа хөгжүүл гэдгээ. Кагами тэгсэн Америк руу буцаж байдیں۔ Сэрнгийнхэн Кагамиг явсныг сайн нэг мэдэж бүгд гайхаж орхидог. Тэгсэн Америкт сакс яаж тоглохыг зааж өгсөн багш нь байдаг гэд явжээ. За тэгээд тэд нар дахиад л ууз руу гүхээр явв. Энэ үеэр Рико орж ирэн юу болж байна гэхээр Риког яв хийдэг юмас хийж байгаа. Үлдсэн нь тэднээс хамаарна гэхэд тэр ч яг яаж хийгээд болно. Гэтэ сарын дотор чин чадвартай болох юм уу гэхэд 1-р ангийнхан худлаач 2-р ангийнхан бол яаж хийгээд болох байхад гэдэг. Рико Куроког асуугаад аавна. Өмнө нь ийм тамирчинтай таарч байгаагүй ба юу заахаа огт мэдэхгүй байгаа гэдэг. Гэхдээ удахгүй хан мөргөх байх гэсэн зөвлөгөө өгчээ. Кагами ч Америк тоглож байхын гэсэн Мидорима 2-т бэлтгэлээ хийгээстэй. Тэгсэн Мурасаки бара үртэд бэлтгэл хийх дургуйч ялагдах бүр их дургуу гэд бэлтгэл хийж байдаг. Акаши үртэд маш их бэлтгэл хийж байгаагаар харагддаг. Энэ нөхөр авьяастай юм бэ? Яаж ингэж амар их бэлтгэл хийгээд байна? Язалтанд шунана гэдэг нь үү гэхэд энэ нөхөр үгүй. Акашигийн хувьд язах нь амьсгалцахтай сайдасхан. Язалт нь түүний хүсдэг зүйл биш. Зүгээр л амьдралынх нь байгалийн нэг хэсэг гэж хэлсэн гэдгээ. Наомины бол юу гэж бэлтгэл хийх вэ? За ингэж нэг Winter Cup ихэлхээр бодсоо. За тэгсэн Кагами ирээгүй байдیں۔ Энэ оронд Курокод мессеж ирдэг ба Акаши дуудаж байна. Уулзцаад ирээ гэж яваа. Рико ч юмыг яаж мэдгүйгээд нэгийг нь цуг явчих гэж явуулав. Тэгээд тэртээ бүх гайхамшигын бүрдлийн гişүүд ирчихсэн байт юм да. За тэгсэн Акаши өөрөө ирээгүй байдаг ба хамгийн сүүлд нь ирэв. Тэгснээ дахиж уулзсандаа баяртай байна. Гэхдээ зөвхөн өмнөх багийн гişүүдтэйгээ ярилцмаар энд нэг хүн илүү байна. Явж явахгүй юу гэдэг. Тэгээд явах гэсэн хүлэн чичрээ явж чаддгүй. Яг тэр үед Кагами ирэн биднийг битгий явуулаа. Чи Акаши байх нэ? Уулзсандаа баяртай байна гэдгээ. Акаши Мидоримагийн Азийн сахиус болох хайчийг үсэж байгаа хайчлаатыг гэж аван шууд зүсэх гэдэг. Тэгснээ энэ удаад өршөө. Намайг яв гэх үж яв. Энэ дэлхийд язалт бол бүх зүйл. Язагч айц хийдэ тодорсон. Би өмнө юунд ч хожигдож байгаагүй. Хожигдох ч үгүй. Үргэлж ялж үргэлж миний зүв байх болно. Намайг эсэргүүцсэн хэнийг ч өршөөхгүй. Миний аав байсан ч гэсэн гэж хэлдэг. Тэгснээ мэд гэж л дуудсан юм гэж явах гэдэг. Наомины тех гэж л дуудсан юм уу гэд үгүй. Үнэндээ та нарыг амлалтаа мартсан эсхийг бацгаажуулах гэсэн юм. Гэхдээ хэрэггүй болтой гэд явдаг. Тэгээд цагт болж сэрэн тов 2 тоглосгод бэлэн болжээ. Наомины Кагамиг хараад жоохон сайжирчээ гэн. Курокоч Кагамигийн хажууд ирж зогсон. Өмнөх явдлуудаа санан энэ удаад яасан ч ялагдахгүй гэдэг. За тэгсэн Рикогийн аав тэдний тоглолтыг үзэх гээд ирсэн байдаг ба Товгийн дасгалжуулагч Шүтокугийн дасгалжуулагчийг таньж байдیں۔ Тэгээд Шүтокугийн дасгалжуулагч яах гэж ирээ гэхэд 1 сарын сурагчдынхаа тоглолтыг үзэх гэж ирсэн гэн. Тэгсэн дахиж багшлахгүй юм уу гэхэд юу гэж дээ? Би хүн цааж чадахгүй. Тэгзээч шаардлагагүй. Угаасаа миний охин байгаа юм чи. Одоо бол үзэхтэл болно гэсээр тоглолт хийхээ. Сэрэнч бөмбөг авахд Рико тэдэнд өнгөрсөн жил бид дабл дуусан болохоор биднийг басаж байгаа. Тиймээс биднийг басах хэрэггүй гэд ихнээсээ тэргүүлсэг авцгаая гэж хэлсэн байдаг ба Сэрэнгийнх шууд л хурдтай тоглож эхэлдэг. Товгийнх басах байтугай аль чадсараа хичээж тоглож байдیں۔ Товгийнх бөмбөгийг нь таслан уучаас гойдаг нөхөр шидэхэд гол оруулах гэж шийдсэн биш. Нэгээр хайхыг шийдсэн бай. Рикоч бүхнийг тооцож тэд бүхний гаргуул Курокогийн игнитив пасаар хариу барьна гэж боджээ. Тэгээд Ignite pass. Kai. Ignite pass. Kai. дамжуулсан бөмбөгийг нь ТП аман тоглох гэж байгаа болон арагч дамжуулж Кагами тохож оруулдаг. Гайхамшигын бүрдийнхэн Наоминигийн гарын хажуу тийш болгон нэвтэлснийг нь их гайхдаг. Тэгээ саяны дамжуулалт нь эргүүлэхтэй байна. Бууны сумыг эргүүлснээр явах замыг нь тогтворжуулж нэвтлэх хүчийг нь ихсэгдэг. Үүний адил хүчийг нь ихсгсэн гэж тайлбарладаг.
За дараа нь нүдний шилт хажуу тийш дамжуулж энж оруулдаг. Рикогийн аав саяныхыг хараад Курокогийн эсрэг өндрийн даван тазаа ашиглаж дамжуулалт нь өндөр байснаар Куроко бузааж чадахгүй л гэж дүгнэдэг. Бас доороо Тепе язагдаж уучлалт гуйдаг нөхөр оруулснаа. Үүнийг Касамацу Тоугийн Курокогийн дамжуулалтанд гайхалгүй тоглолтгоор л тоглож ийн товчхондоо чадварын ялгаа их харагдаж байна гэдэг. Ингээд Кагами аав минь хоёр тулав. Тэгээд гэж Кагами дотроо бодон хажуу тийш нь дамжуулдаг. Дамжуулж хад нэмрэгүүний одоохонд арай язахгүй нэгэж яваад өгнө. Сэрэнч завсарлага авав. Мидорима саяны үйлдэлийг өнөрхөгчдөд Кагами зурхсан юм шиг харагдсан баг. Тэ тэр хитгэн оронд маш өндөр зэрэгзэн тоглолт боллоо. Уурхаас ахуузаа тэр хоёр бие биенийхээ тоглолтыг бодитоор уншсаа. Энэ бол өрсөлдөгчийнхөө чадварыг нарийн тооцоолсны үндсэн дээр чадах зүйл гэж Мидоримо тайлбарладаг. Харин Касамацу нэг эсрэг нэг дээр хувийн чадвараас гадна нөхцөл байдал их нөлөөлдөг. Тэр бүгдийг харгалзан язагдана гэдгийг мэдээд бөмбөгөө алдаж оноогоо алдахаас өмнө болсон гэж тайлбарлана. Тэрнгийнх хүнд байдалд орж байхад Хьюга тэгвэл 3-аас оноо авахаас ихэсцгээе. Доороо чанга байгаа юм чинь би тэднийг өөртөө татъя гинэ. Рикоч зөвшөөрч тоглолт ихэлсэн. Хьюга дээрт бөмбөг ирээ уучлалт гуйдаг нөхрөө авахд Хьюга тим хол зогсоо болж байгаа мөн гэд оруулдаг. Тэгсэн Хьюга хасчихсан үедээ л хүлүүгээ дуургадаг л гин. Бүр дахиад оруулдаг. Тэгсэн Хьюгач уучлалт гуйдаг нөхрийг сайн хамгаалж байтал амар хурдан шидэд оруулчихдаг. Тэгсэн нүдний шилт түүнийг өрсөлдөгч нь хүчтэй байх тусам шидэст нь ордог. Шидэгчийн хувьд хиндэж ялагдахыг хүсдэггүй нэгэн гин. За тэгээд энэ хоёр ч араас нь шидсээр 19-22 болж 5 секунд үлдэв. Тэгсэн Тепе Куроко руу гарган чууран хойш нь Хьюга руу дамжуулж Хьюгач оруулснаар тэнцээгээр дуустдаг. Нүдний шилт ч очиж ямар байна гэхэд яа харахгүй Момоигийн зүв байна л гин. Куроко Рикод үйл үзэгдэх цаастыг дахиад нэг хийлгэж бид дөнгөн дангал гүйцэж байна. Ядаж давуу талтай болъё гэхэд нөгөө хэд нь их ашигл бол баригдчихсан шít. Жохон болгоомжтой байх хэрэгтэй хэдрико зүгээрээ ашигл угаасаа баригдах цаг хугацааны асуудал. Угийн байнга ашиглаад байх арга биш. Нөхцөлд нь бүрдүүл зогсоогдчихгүй юм чинь гэдэг. Такао үүнийг нь тайлбарлана. Куроко үүнийг ганцаараа хийж чадахгүй ба эхлээд хөдөлгөөн. Хүний нүд босоо босон хэвтэй хөдөлгөөнд гүйцэж чаддагч диагноз хөдөлгөөнд мууз гэдэг. Мөн Куроко нь хүмүүсийн харааг уншиж хэцүү зөвхт орохдоо сайн. Үүнийг нь ихэнх тоглогчид зогсоож чадахгүй. Гэхдээ нөхцөл нь бүрдүүл үл үзэгдэх цаасд нь бүрэн болдог. Тэр нь Кагами. Кагамигийн талбай дээрх оршихуй нь их чиглэлээ талбай дээр бол хамгийн өндөр нь бөмбөг. Куроко бөмбөг барих үед өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулж чадахгүй ч Кагами байгаа болохоор хоромхон зур анхаарлыг нь сарниулж чадна гэж тайлбарладаг. Энэ нөхөр тэр хоёрыг салгаад аав минь Кагами дээр авчихвал гэхэд аав минь юу гэж дээ хэрэглэмээр байвал хэрэглүүлээдэл байна. Намайг хуураад гарна гэж том эндүрнүүд учир нь намайг язхан зөвхөн би л гэсээр. За тоглолт тэгэж Куроко бөмбөг авахд аав минь ирж авнаа. Тэгээд гэж Курокогийн бөмбөгийг булаадаг. Аав минь ч тохож оруулцгаад гэрэл үгүй бол сүүдэр үгүй. Сүүдэр гэрлийг язахгүй гэж яваад өгдөг. Рико ч анзаараад завсарлага авах гэхэд Идзуки Куроко руу гарган Куроко гээд Ignite Pass Kai хийхэд аав минь зогсоодог. Тэгснэ. Хоёр дахь үйлчлсэн гэж байхгүй шүү. Намайг ингэж яадна гэж бодсон юм бол том эндүрч. Наадах чи ямар ч хэрэггүй хүчин чармалт байна гэд Курокогийн хажуугаар гарan Идзуки гуурахад Кагами ирдэгч гэж оруулснаа. Дараа нь Идзуки ч бөмбөгтэй Хьюга руу дамжуултад дахиад таслагдаж гол оруулдаг. Хьюга харин бөмбөгийг нь таслан хажуугаас гаргахад зардлага авагддаг. Рикочуд Куроког суулгадаг. Курокоч араас идгэж хийсэн уйлсаар. Яг тэр үед Кагамирын ямар ч хэрэггүй байгаагүй. Би чамайг буцаж ирнэ гэж итгэж байгаа шүү. Чамайг сууж байх хооронд тэрэнд би ямар ч хэрэггүй байгаагүй гэдгийг харуулад өгнө л гинэ. Кагами Курокод маш олон удаа аврагдаж байсан. Аав минийг ялах хэсэг нь хамаагүй. Энэ удаад би түүнийг аварна гэж бодноо.
Кагамич бөмбөгөө аван Тэпэ рүү хаяна. Тэпэ хаях гэж байгаа болж хууран гооз оруулдаг. Дараа нь Аомине бөмбөгтэй байхад Кагами ирж авдаг. Тэгтэл бүгд л Аоминыг хурдаа өөрчилж байгааг мэдээд түүнийг зогсоох нь бараг л боломжгүй гэдэгт Кагамиг яг л Аомине шиг байна гэж боддог. Тэгсэн. Гээд Аомине хууран шидэх үед Рико аавынхаа эснийг бодноо. Аав нь сайхан харилцаатай байлаа гэд багийн тоглолт болохгүй гэж хэлснийг санаж байна уу? Тэр бол Кагами зориулсан үг. Тэр гайхамшигын бүрдэлтэй өрсөлдөж чадахгүй чадвартай ч хизээч тэдэнтэй нэгэн эсрэг нэг тоглож байгаагүй. Учир нь тэр сэтгэлийнхээ хаа нэгтээ Курокод найддаг учраас. Курокотой хамтарч байж л тэднийг ялна гэж боддог байж магадгүй ч тэрэнд түүний жинхэнэ хүчийг дарж байдаг. Куроко 6 дахь гишүүн байгаа цагт тэр хизээч бүрэн болохгүй. Хэрв тэр бүрэн хүчээ даачилбал тэднээс хавь илүү гарч чадна гэж хэлсэн байлаа. Тэгээд гэж Аоминыг зогсов. Энэс Кагамигийн жинхэнэ хүч байв. Аомине одоос нэг жинхнээсээ үзэж магадгүй юмс гинэ. Аоминеж бөмбөгтэй байж байгаад Кагамиг хуурах гэхэд Кагами гүйцэн ирж чаддагч гээд дээш нь уулдаг. Энэ нөхөрч надад даатах гэд үсэртэл Аомине битгий эндүрээд байгээд өөрөө шидэд оролцдог. Нөгөө нөхөрч уурсахад Аомине битгий зам саад бол саял нэг мөрсөлдөх хүн гарч ирж байхад гэдэг. Дараа нь Кагами бөмбөг авахад Коганы ирж хан тавьтал Аомине аннаас нь мустран гартал Кагами буцсан дараа нь шидэж оруулдаг. Энэ хоёр ч бүр бие биетэйг ан ман үзэсгэлж байсан. Бүгдээс Кагами Аоминетэй энэ тэнд үзнэ гэж бодсонгүй. Аомине ч унаж байгаад шидэл Кагами дараа нь хажуугаас гаргадаг. Бүгд дахин гайхаж Кагами Аоминегээс илүү юм гэж юу гэж бодноо. Аоминеж Кагами хуурах гэд бүр чаддаггүй шүү. Аомине шидэх гэж байгаа бодоод хажуугаар нь гартал Кагами гүйцээд хамгаалж чаддаг. Яаж Аоминыг гүйцэж чадаад байгаа бүгдээс гайхаж байтал Юмурод ганцхан Алекстэй уулзсныг мэддэг. Доороо Кагами бүр изүүрхэж цаг дуусаж байхад Изуки Кагами руу дамжуулан Кагами шууд Аомине шиг шидэх гэхэд Аомине 100 жил эрт байна гэд үсэртэл гээд алдснаар цаг дууснаа. 46-48-аар Товугийн изүүтэй 2 дугаар үед дууслаа. Аомине шууд 3 дугаар үе гэхэд буцаад ирнэгээд явв. Тэс нүдний шээс Аомине сая жинхнээсээ үзсэн ч бүхнээ гаргасангүй. 3 дугаар үе ихээсгэд хинч түүнийг ялахгүй гэдгийг та нар ойлгоно л гэж. Момооч тэр магадгүй жинхнээсээ үзэж чадах өрсөлдөгчтэй болоод баярлаж байгаа байх гэж бодож гинэ. Курокоч гадаа байж байхад Кагами ирж дээгүүрхийг нь өгдөг. Тэгээд Кагами юу бодож байсан гэхэд Куроко нөх их юм бодоогүй. Энэ тоглолтод заавал ялмаар байна. Момой төгсөн амзаст байгаач Аоминыг инээж байгааг дахин хармаар байна гэдэг. Тэгсэн Кагами энэ тоглолтод ялсан ч түүнийг өөрчлөгдөхийг хэн мэдгүй. Гэхдээ ялагдвал юу ч өөрчлөгдөхгүй. Бид язахын тулд хамаг чадсараа тоглоход болно гэж явнаа. За 3 дугаар үе ихэсгэд Аомине инээсээр орж ирэхдээ зэрэгцэн Куроко бас орж ирлээ. Нүдний шилтч бөмбөгтэй явж байгаад Аомине рүү дамжуулав. Аомине илүү хурдан болж Кагамигийн хажуугаар гарын довтож байхад Куроко урд нь гарч ирэн Аомине довтолгооны алдаа авдаг. Дээрэн ч довтож байхад Куроко хүнээсээ мултран Изукигээс бөмбөг аван Кагами руу энгийн дамжуулт тэв. Кагами ч Тэпэ рүү дамжуулж Тэпэ Куроко руу хайтал Куроко юугаар руу дамжуулдаг. Юугаач 3-аас шидэж оруулснаа саяны дамжуулт амар өвдөж байна гэж авсан. Тэгсэн игнитэ пассыг бүгд авч чадхаар болсон л байдаг. Дээрэн ч нэг оноогоор илүү гарав. Нүдний шилтч Куроко онцгой зүйл байхгүй ч довтолгоонд Аомине хоол үйдэл дамжуулж хамгаалах үед хийдэг юм а хийж Кагамид тусалж байна. Багийнхаа төлөө өөрийгөө золиосч байна даа гэж бодно. Тэгээд Товугийн дасгалжуулагч өдийг хүртэл бараг л төлөвлөгөөний дагуу явлаа. Одоо түүнийг буузгаж авах уу даа л гэдэг. Тэгсэн нүдний шээс шууд шидэх гэхэд Изуки үсрэхэд хуурсан байж таардаг. Тэгээд доош нь дамжуулж оноо авдаг. Зээр нь довтож байхад нүдний шээс Куроког авч үйдیں۔ Нүдний шээс Куроко толны цаанаасаа харж босох зүйл байдаг гэдгийг мэдгүүд гэж авчив. Үүнийг нь Кирисакигийн харцгаад Такаогийн шонхрын нүд чиний хаалцсны тор хүртэл зогсоож чадаагүй шүү. Юу бодсон болоо гинэ. Курокоч мустрах гэд бүр чаддаггүй. Үүнийг нь Изуки харцгаад Курокогийн дамжуулс таслагдаж байсан ч яаж ийгээс аргалдаг байсан. Харин энэ удаад анхаар сарниулс болохгүй байна гэж боддог. За тэгсэн Момой Куроког тулж авах гэжээ. Куроког хамгаалж байсан нөхөр тэгж л авч байгаа ш. Нэг л мэдхэд алга босцож байгаа юм чин гэхэд Момой наад нэг л мэдхэд гэдэг чинь гол point нь байгаа нь гэдэг.
Тэгээ тайлбарлахдаа тэр байнга алга болоод байгаа юм биш. Зүгээр л байгаа байхгүй нь мэддэггүй учраас анзаарахад их хэцүү. Тиймээс айц болох халдахгүй хичээдэг. Тиймдээ ч анхаарлыг чинь сарниус амархан байгаа юм. Түүнийг харах гэж хичээх тусам аргамд нь илүү амархан орчихдог л гинэ. Нүдний шилтэж зүгээр л харыг гэхгүй байхад босох юм биш үү гэж хажуугаас нь ороод ирдэг. Куроко анхаар сарниусдаа хийхдээ заавал багийнхаа хүнтэй хамтардаг. Тэгэхийн тулд хамтрах гэж байгаа хүнтэйгээ заавал харц тулгардаг. Тиймээс харц тулгарсан хамтрагч нь түүнийг тусгах тойл. Түүний харж байгаа газар заавал Куроко байна гэж тайлбарлана. Нүдний шилтэж Куроког авъя гэвэл толийг нь ханахтаас босох нээд гэдэг. Момой Курокогийн гол зүүн болох анхаар сарниусдыг ашиглуулахгүй байвал тэр юу ч чадахгүй гэж Момой нөгөө хэддээ тайлбарласан байж. Тэгсэн энэ нөхөр Ханами яд нүдний шилт танаас ухаантай юм биш үү гэхэд ухаантай эсхийг нь мэдгүй ч түүнтэй покер эсвэл тим юм тогломооргүй байна гэж хариулдаг. Энэ үеэр нүдний шилтж бөмбөгийг нь тасалдаг. Тэгсэн нүдний шилтийг тэр өрсөлдөгчийнхөө юу бодож байгааг уншиж чаддаг. Жинхэнэ зүн бэлэгчэл гэж Ханамия хэлв. Нүдний шилтж гураа шидэж орууллаа. Дараа нь Хьюга дээрч бөмбөг ирэхэд Хьюга нөгөө бэкэ хийтэл нөгөө нөхөр амжаад хамгаалчихв. Тэгсэн тэрийг Момой бас л уучрыг нь олчихж. Уучаас гуйдаг нөхөрт Хьюгагийн дээд хэсэгт нь хуурталгүй бөмбөг авах үед нь хөлийг нь хар гэсэн байж. Тэгээд Кагамид бөмбөг ирэхэд Куроко явах гэсэн нүдний шилт таашин ч явуулдаггүй. Кагамиш дотроо энэ байдлаараа бид баг багаар язагдах нь хийхээс өөр арга алга гэж явах гэсэн Аоминыгийн бөмбөг аваад явж байгаа картал Аомины анхаараас чинь буурчихсаа гэд бөмбөгийг нь таслан довтолдог. Хьюга ч ирэн хамгаалахад гэд гарan Кагамич ирж тэгээд ингээд тухаж оруулснаа. Мидоримат Кагамигийн олж авсан зүйлс нь амьтны зүнсөв. Гэхдээ дан ганц Кагамит биш. Аоминыг Кагамитай тоглосноор тэр зүн зовгоо буцааж авсан төдийс гэж тайлбарладаг. Товгийн 60 араас нь оруулснаар бүр 56 даз үзсэн. Тэгсэн Курокогийн анхаар сарниуст нь бүр анзаг болж бүгдэд харж чаддаг болсон байв. Нүдний шилт та нар өдийг хүртэл сайн байлаа. Дараа жил дахиад боломж байгаа штэ гэхэд Куроко өмнөх явцаа бодно. Тэгсэн ТП хийвгээд зөвхөн чамдаа зүсгийг чийлээ. Цуг сагс тоглож чадах зөвхөн энэ тэмцээд гэж авдээ. Юугаач гайхад нэг жил гайгүй өгсөн мэтттэй гэхэд би ч бас тэгж бодож байсан ч бодож байснаас илүү муудаж байна. Энэ төр хаydж урч чадахгүй гэж хэлсэн гэдгээ. Тэгээд надад одоо харамсах юм байхгүй. Одоо та нартай цуг тоглосмоор байна гэж хэлсэн байдаг. Куроко дараагийн удаа гэж байхгүй. Одоо л ялна гэдэг. Гэсэн нүдний шилт та нарт одоо хийгээд байхгүй. Анхаар сарниус чинь дууссан гэхэд Изуки дууссан юм бишээ. Дуусгасан юм гэд ард нь гараа шидэд оруулж байдیں۔ Бүгдээс нүдний шилтийг огт өдөрсөнгүү гэд гайхав. Нүдний шилт сая Курокогийн үз үзэгдэх оролддог гэхэд Рико алга болсон юм биш арилгасан юм л гин. Энэ Курокогийн анхаар сарниус дуусах үедээ ашигладаг гинэ. Нүдний шилт ч саяны явдлыг гайханд дамжуултас Хьюга үнийг нь ашиглан тасалж довтолгоод уучаалт гуйдаг нөхөр хамгаалах гээд ирдэг тэгсэн. Гэт Хьюга бас алга болон хойно гарч оруулдаг. Тэгсэн түрэн хувцастай хүрээнд Куроко 3 дахь үед гараанд гарна гэхэд Хьюга тэгвэл тоглолт дуустал анхаар сарниус чинь тэсгүй гэхэд тэсгүй л гэж. Тэгсний өдийг хүртэл 9 тоглогч байсан бол гинэт 10 сая болно гэсэн үг ба яг үүний дараа над руу анхаарахад амар болно. Тэрийг нь та нарын тоглолтод харуулна гэжээ. Куроко Шутокутай тоглож байхдаа үз үзэгдэх талсалтыг бүрэн болгосны дараа өрсөлдөгчийнхөө анхаарлыг өөрөөсөө сарниулах биш багийнхнаасаа сарниулж болно гэж бодож Мидорима энэ арганд хид хидийн эрсдэл байна л гэдэг. Эхнийх нь цаг тоглолтыг төгсгөл зөвхөн ашиглах боломжтой дээр тийм ч удаан өөртөө анхаарлыг нь татаж чадахгүй байх. Дараагийнх нь сэрэн ирээдүгээ хайж байна л гэдэг. Одоогийн Куроко ил гараад энэ аргыг ашигланаа гэдэг. Дараа товтой тоглох үедээ дахиж анхаар сарниустай ашиглаж чадахгүй л гэдэг. Өөрөөр хэлбэл ирээдүйд товг ялах магадлалаа хайж байгаа гэсэн үг байж. Ипич энэ нөхрийг блоксон Изуки бөмбөгийг аван Кагами тайдаг. Тэгээд Аоминээр хамгаалахад гэд Кагами хүртэл алга болон тохож оруулснаа. 3 дахь үе 62 даад уулж ойртож удахгүй цаг дуусгаж байлаа. Нүдний шилт цаг дуусгахын алдад хідэн оруулснаар 3 дахь үед дуусав. Икоч Куроко гарan тоглолт дуустаас тэсэхгүй бололтой гэж бодно. ТП өвдөгний болтой дахин босгож дуустаас тэсэрээ хугарсан ч заавал ялна гэж бодно. Хажуугаас нь Хьюга тэрхий ихэн бодоод байна тэнгээ. Гидэн тэгтгээч чиний байгуулсан баг үсттэй л гин.
Зүгэлж дуугарч тоглолт ихсгээр босоход нөгөө талд Аомины бүр юу ч сонсоогүй байж байгаа сүлд нь ордог. За тэгээд тоглолт ихэд Жизуки бөмбөгтэй байж байгаа Хьюгаруу дамжуулахад уучлалтгүйдэг нөхөр дахиад ашигласах нь гэхэд гээд бүр шидэж байдیں۔ Хьюгач ороод 65-73 болов. Тэгсэн Аомины хүчтэй өрсөлдөгчтэй таараад төвлөрөх үедээ огчим сонсдгүй байсан бөгөөд хуучны Аомины ирсэн юм шиг л болов. Буцаад тоглосондоо Аомины ч оруулж 65-75 боллоо. Кагами дотроо зогсоож чадахгүй нь яаж зогсоох вэ гэж бодохдоо зэрэгцэн Хьюга ирэн чи байгаа босгоор түүнийг авч байгаа. Бид 3 оноо аванс гэдэг. Хьюгач шидэхэд уучлалтгүйдэг нөхөр алдахаас огт айхгүй байна. Тэгж их итгэж байгаа юм байх та гэхэд алдахгүйгээ шидэж байгаа юм биш. Алдсан ч зүгээргээ шидэж байгаа юм гэд бөмбөг нь орноо. Уучлалтгүйдэг нөхөрч бөмбөг аван заавал хариуг нь барина гэд үсрэхэд хэмнэлэн тардаггүй ба яг тэр үеэр Аомины надад өг гэд бөмбөг аван Кагамиг хуурж гарахад Теппе нөхөж ирээд Аоминыг шидэх нь гэд арай зэрт үсэрчгдэг. Аомины үүнийг нь ашиглан алдаатай шидэж оруулснаа. Аомины ч чөлөөт шидэстэй оруулж 68-78 болов. Куроко Теппе Кагами хоёрт нэг юм хийв. Хоёр тас хоёулаа мөчөөгөө өгөлгүй онооны зүг рүү хിവэрэ байсаар бай. Тэгээд Аомины дээр бөмбөг ирэхийг Куроко Кагами Теппе гуруулаа хамгаалж үдээ. Мидорима Аомины бол ямар ч байдлаас оноо авч чадах учраас Аоминыг л зогсоохгүй бол онооны зүрөө ордохгүй гэж хэлдэг. Аомины ч Кагамиг хуурч гараа шидэх гэхэд Теппе ч үсрэхэд Аомины хажуутай үсэрсэн байдیں۔ Тэгсэн түрүүн Куроко тэр хоёрт Аоминыг бие зогсооно. Гуруулаа хамгаалъя. Хамгийн түрүүн Кагами Аоминыг хажуугаараа гаргая гэсэн байдаг. Яг тэр үед нь Кагами араас нь дарах гэхэд Аомины ч бусдын шийдэтгэл ордоггүй юм да. Тэгсэн Куроко Аоминыг шийдэх үед нь хоромхон зур шийднээс анхаарлыг нь сарниулж чадна гэдэг. Тэгээдээс алдсан байдаг. Дараа нь Изуки ч ороод 6 онооны зөрүүтэй болдог. Тэгсэн Сэрингийн шуудад бүсийн хамгаалалт идэг ба товгийнх бөмбөгөө яажигээ гаргахад Куроко таслан Хьюгаруу дамжуулахад Хьюга чидэх гэхэд уучлалтгүйдэг нөхөр хаах гэж угаад алдаа хийж таарднаа. Тэгэд Хьюга чөлөө шидэст 3-ыг шидэхэр болдог. Аомины уучлалтгүйдэг нөхөр дээр очин миний оронд самраас бөмбөг авах дээр надтай солигдгээ солигддог. Аомины ш дотроо эзэний тоглолттой өдрөө ившээдэг болсон. Эзэнээс ялсан ч юу ч мэдрэхээ болсон. Язах язагдах нь мэддэхгүй тоглолтыг үргэлж хүсдэг байсан гэж бодоод Куроко тазархдаг. Хьюгач 3 зэнгийн оруулж 83-86 болдог. Товгийнх гаргахад Аомины очиж бөмбөг авахд Кагамиш дагаад иртэл. Гэт нэг л мэдгүй гол оруулж үдээ. Аомины зоонд орсон байдаг. За зоон нь бүх хэрэггүй бодсоо хаян төвлөрс дээдсэхтэй хүрэн тоглолтондоо бүрэн орохыг хэлдэг. Байнга бэлтгэл хийсэн хүн тэр хаалганы өмнө зогсох хэрэгтэй болсон ч тэрхүү хаалга онгоох нь таамагсахын аргагүй. Зөвхөн сонгогдсон нэг нь л орч чадах үнэмсгүй хэсэг. Гэсэн ч Аоминыгийн мэдрэмж тэр хаалгыг хүчээр онгойлгодог. Энэ бол Аоминыгийн жинхэнэ төрх. Юугаач заалж байгаа гэж таталнаа. Мидорима тоглолтын дундуур 100% потенциал ашиглана гэдэг бараг л боломжгүй. Ихтээс 80%-ийг ашиглаж чаддаг. Харин зоон тэр боломжгүй 100%-ийг боломжтой болгодог гин. Аомины ч гэд мангар хурдан гарan тогтдог. Онооч 83-90 болж холдож эхэллээ. Теппе ч доороос оруултал Аомины буцаагаадаас хариуг нь барьдаг. Одоо ч Аоминыг зогсоох боломжгүй боллоо гэж Касамацу хэлдэг. Сэрин ч завсарлага авч 85-92 болжээ. Тэгсэн Кагами Аомины ганцаарангаар минь авах заачил гэдэг. Хьюгач зөвшөөрөн 2 минут өгье. Чи эйсийн чин хүснээ хий. Найзаа шүүз гэдэг. За тэгээд Аомины Кагами хоёр тулж Аомины чиний гэрэл хитрхи бүдэг байна гэж оруулдаг. Тэрэнгийнх ч заавал хариуг нь барина гэд. Мислекшн overflow. Нүдний шист бөмбөгт нь хүрчтэй. Тэгсэн overflow-ийнх нь нөлөө багассан байдаг. Тэгээд хажуугаас бөмбөг гарах гэж байгаад Куроко гүн очиж Хьюгаруу дамжуулаад өөрөө цаашаа унаад өгдөг. Хьюгач Теппе рүү хаян Теппе оруулдаг. Курокоч босож ирээ Кагами тэтгэж байна гин. Дараа нь Аоминич Кагамиг хураа оруулж 93-98 болдог. Дараа нь Кагами ягаад би юм сул дорой юм бэ? Дахиж язагдмааргүй байна. Энд дуусгамааргүй байна. Нөхдийнхөө уйлж явахыг хармаагүй байна гэхдээ зэрэгцэн Аоминич хажуугаар нь гартал гэд Кагами хүртэл зоонд орчихдог. Аоминич бүүн баяр чи бол шилтгэн л гэдэг. Дараа нь Кагамич бөмбөгтэй байдаг ба
хойдолтоос ан ман үзэлцэж байдаг. Нөгөө хэд нь ч юу ч чадахгүй харсаар. Такао ягаад өөрсдийн ээстэй найдаад байгаа юм болоо? Дамжуулж байгаад оноо авахгүй юм бах та гэтэл Мидорима нэмэргүй үр дүн гарахгүй. Зоон данга 100% хүчийг нь гаргаж ирж байгаа юм биш. Хэрэггүй бүх мэдээсийг хааж өмнөө байгаа өрсөлдөгчдөөс төвлөрдөг. Хамгийн хурдан тоглогч болон хамгийн өндөр өсрөгч хоёр. Тэднийг энгийн тоглогчид хамгаална гэж байхгүй. Тиймээс л тэр хоёрт найдаж байгаа гэдгээ. Момойч өмнөх явцад урсан багасаас тоглож өрсөлдөгч нь хүчтэй байх тусам хүчтэй болдог байсан гэд Ауминыгийн инээ тоглож байхыг харддаг. Тэр хоёрын тоглолт стадионыг тэр чигт нь автуулсан байлаа. Гэтэл гэж Кагами Ауминигээс мултран гол оруулдаг. Ингээд 95-98 болж 41 секунд үлдээв. Дараа нь Ауминич бөмбөг аван урах гэсэн чаддаггүй. Тэгсэн Ауминыгийн дооны цаг нь хязгаартай ойртож байдаг. Аумины шууд л хоош үсрэн шидэх Кагами нэгin эсрэг нэг байсан бол би язагдах байсан. Би ч бас хязгаартай тулсан. Тэгсэн ч надад тулдах шалтгаан бий. Бусдынхаа төлөө заавал ялна гэд Ауминыг дардаг. Юугаач бөмбөгийг аван оруулснаар сэрэн 97 болж ойртов. Төвөгийн дасгалжуулагч завсарлага авах гэж байгаад Ауминыг хараад болцохдаг. Рикогийн аав болсныг нь тайлбарлахдаа завсарлага авбал тоглолтын урдсгал зогсох ба заримдаа тоглогчдынхоо нүдийг хараад завсарлага авахаа болох тохиолдол бий. Тэр нь стратегиэс илүү сэтгэл хөдлөлийг нэг тавин үед гэж тайлбарладаг. Төвөгийн хажуугаас гаргаж сэрнгийнх маш сайн хамгаалж байдаг. Нүдний шилтэж хамгийн шилдэг нь Ауминыг гээд Ауминэ рүү дамжуулдаг. Ауминэ гээд оруулдаг. 197 болж 15 секунд үлдээв. Сэрнгийнх нэмэлт цаг дээр хожих боломжгүй Кайжогийн хэд мэдэн сэрнг дэмжиж ихсэв. Изукич нэгийг хоорон ТП тааж ТП шидэх гэж чаддаггүй Куроко руу дамжуулдаг. 10 секунд үлдэх Куроко Хьюга руу дамжуулж Хьюга тэр хоёрын анхаарлыг нь сарниулах гэсэн ч бүтдэггүй. Кагамич бөмбөг авах гээ Хьюгаг дуудан бөмбөгөө авлаа. Кагамич тоохох гээд үсрэхэд Ауминэ зогсооход Кагами гоч чадахгүй нь гэж бодтод Мидоримагийн агаар дээр ялна гэж бодоогүй үсттэй гэснийг нь бас агаар дээр хөдөлж чаддаг болно гэж амснаа санаж ТП рүү дамжуулдаг. ТП-г хаах гээд үсрэхэд ТП фейкийн гээд алдаатай оруулдیں۔ Кагамигийн зунжангаа зүүн гараа хөгжүүлсэн нь сүүлийн мөчөд хэрэг болох гэж 5 секунд үлдэж 99-100 болжээ. 2-2-аар ТП шидэлтээ албаар алдаж самбраас бөмбөг авах дээр ан ман үзэлцсэн гэдгийг мэдэж байлаа. ТП шидэж гээд Кагами блоклуулд юм да. Хамгийн түрүүнд нүдний шилт бөмбөг рүү явж байна гэтэл Куроко урд нь гүйж байдیں۔ Нүдний шилтэж би Ауминыг дарангуутан сүдэлсэн байхад яагаад надаас хурдан байгаа? Кагами биш Ауминэд итгэсэн гэж юу гэж боддог. Куроко харин би хоёуланд нь итгэсэн. Гэхдээ сүүлд нь оруулна гэж итгэсэн нэг л хүн бий. Тэр нь Кагами гэд дамжуулдаг. гэж Кагами авахад Ауминэ чамаас мундаг хүн гарч ирнэ гэж Курокогийн хэлснийг санахад гэж Кагами тохож оруулснаар цаг дуусаж 100-ыг 100-аар сэрэн хождог. Сэрнгийнх бүгдээс бөөн баяр. Ауминэ бүр язагдсандаа итгэж чаддаггүй. Куроко унах гэж байхад Кагами тусаа авахд Ауминэ инхээр чин хин яасан нь мэддэхгүй юм шүү. Гэтэл би язагдсаа гэхэд Кагами юунда бүх зүйл дууссан юм шиг царайлаад байгаа. Дүнгэж эхэлж байхад дараа нь дахиж тоглоё гэдэг. Ауминэ чи язлаа тэ зүг гэхэд Куроко нэг зүйлс гуйж усгүй гэд тэр үе чи буцааж цохоогүй гэд гар цохох гэдэг. Ауминэ тэр хинд хамаатай инхэд Куроко тэр үед миний оронд өөрийгөө тавиад үзээч гэхэд Ауминэ зөвшөөрч сүүлийн удаа шүү дараагийн удаа ялдна гэд өтгөө. Төвөгийн утас цоцох өрөөнд нүдний шилт буюу 3 дугаар ангийнх нь болж байгаа гэдгийг хэлдэг. Энэ ахсагчаар нь энэ нөхрийг томилдог ба тэгсэн тэд 3 дугаар анги болохоор сүүлийнхэн тэмцээн бөгөөд бүгд үйлснэг нь уучаас тухайдаг нөхөр мэддэг. Энэ нөхөрч тань шиг Ауминыг яаж аргалах юм гэхэд Ауминэ дургуй юу гэхэд дургуй л гин. Тэгсэн нүдний шилт тэгвэл энэ багийн ээс хин гэж бодож байна гэхэд
Ауминэс гэн нүднийшээс тэрийг мэдэж байхад болснооз гэдэг. Тэгсэн ауминэ байхгүй момой хайхаар явсан байдаг. Момой ч ауминэг болоход ауминэ маргааш цуг дэзгүүр хэсий. Жин бүү завт бэлтгэл хиймээр байна гэхэд момойч бүүн баяр болсноо. Нөгөө та сэрэнгийн явах гэсэн нөгөө хэд нь бүр ядраад унтаад өгчихсэн байдаг. За тэгсэн Кагами яагаад ийм зүйл болчих вэ гэхээр 2 цагийн өмнөх рүү буцав. Сэрэнгийн идэж явах гээ байж утас Коганы баяраа тэмдэглэе гэхэд Хьюга юу гэжтэй нөгөөдөр тоглолттой тэмдэглэх цаг байхгүй хэдрийхөө. Тэмдээ бүүнөрөө явж хоол идэхээр болохыг Кагамиах эндээс ойрхон гэд Кагамигийнх руу явдаг. За тэгээд орсон чи мангар том. Манай идэж гайхаа байж утас Рико хүнсээ аваад галтайгаа орсныг мэдэж авнаа. Юугаач бид үхэх нь гэд байж утас Рико болчихлоо гэсээр гараад ирдэг. Тэгээд хартас пүүчо. Тэгээд Идзуки төрүүлээд идэх гэсэн Хьюга Куроко төрүүлээд идээд үзэс гэж авсан. Куроко идэх гэсэн банан гараад ирдээ. Хьюгач яагаад банан байгаа гэхэд хорон дотор байсан шидэс гэж авсан. Тэпэж бусд нь гайгүй юм шиг байна гэсэн чим бүзээлсгэн бас гараад ирд юм да. Тэгсэн Куроко хамтаа байж магадгүй гэдэг жидээ. Тэпэж бас дажгүй юм байна гэдэг идэж байтас хоолноос нь юу ч гарч ирээд байгаа. Тэгээд Кагами Боскон дээр гартаас Куроко ичдэг. Кагамич гайхын ингээгүй удсан биш үү гэдэг Куроко өнөөдөр баярлаа. Чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна гэнэ. Кагамич ичиж барай. Winter Cup одоо л эхэлж байтал бид бүх өдрөө ис гаргачихсан. Одоо бүр ч их хэцүү болно гэхэд Куроко хүчтэй болохгүй нэ гэдэг тэгснэ. Хэд унаад өгдөг. Кагамич яачваа гэж тартал бүгд унаад өгсөн байдаг. Тэгэхэд Кагамич бас унахтаа хартас Рико нэмэс дижээсүүд хийчихсэн байсныг олж мэдээд унаад өгнө. Маргааш өглөө нь бүгд явхаар болоо Коганы 0 орохгийн хаазга андууртад нэг хүн унтаж байд юм да. Тэгээс хөө тартал. Нэг эмэгтэй унтаж байснаас ирдэг. Тэгснээ Кагамиг харцгаад I missed you so much. гэж шууд үнсээд авдیں۔ Бөөнөрөө шок. Кагамич яаж н Алекс гэдэг Рико Америк руу Алекс гэдэг багш руугаа явна гэж хэлснийг нь санана. За тэгсэн Алекс нь коллеж улсын авраг бөгөөд эмэгтэйчүүдийн NBA тоглож байсан гэдгийг мэдэж авна. Тэгээд хараа нь муудснаас болж тоглохоо болж жижигхэн багийн дацгалжуулах гэж байгааз гэдэг. Рико ч ойртоод яагаад Японд байгаа гэдэг Алекс шууд Япон охтод дуртай гэд дахиад үнсээд авнаа. Курокоч яагаад Японд ирсэн гэд дахиад асуутад Алекс Куроко байсныг ч бас мэддэггүй. Тэгснээ хоёр шав босох Кагами Химура хоёрын тоглолтыг харахаар ирсэн л гэдэг. Алекс тоглохоо болсон ч гудамжны сакс тоглодог байжээ. Тэгээд нэг өдөр энэ хоёр ирээд сакс тоглохыг зааж өгөөч гэж гуйсан байдаг. Анхандаа дурамчхан байсан ч сүйдээ цуг тоглодог болсон байв. Тэгээд тэр хоёрыг үзэхээр ирсэн нь энэ байж. Тэгсэн Кагами Химура хоёр хоорондоо тоглох нь шийдэгдээгүй бөгөөд маргааш зүгээр үзэх гэж очино гэтэл Алекс ч бас үзье гэв. За тэгээд үзээд Японы сакснаас тим чиг юм найдаагүй яасчгүй сайн юм а бүх тоглогчид нар нь сайн юм л гин. Тэгснээ ялангуяа тэр гарч ирж байгаа 7 дугаартай гэхэд Идзуки Интер хаяын топ 4-т орсон бөгөөд дамжуулалт оноо авалтгүй бүх тазаараа сайн л гэдэг. Алекс тэрэнд ч онцгой нэгэн байна да гэдэл Миторимыг хараад гайхаж орхидог. Шутокуч тэднийг 109-71-ээр хождог. Сэрэнгийн идэж тоглолтоо үзчихээж явж байтал Алекс Кагамиг зээлчгээ дараагийн тоглолтод намжуулаад явуулчих нэгэд аваад яв. Алекс Кагами чиний гэсэн гайхамшигын бүрдлүүдийг тийм сайн гэж бодсонгүй. Тэд яалтчгүй мангас сууж юм. Тэдний нэг ялсан чамд анхаарлаа сулруулахгүй бол 2-3 дахь тоглолтод ялгад асуудалгүй байх. Түүний дараа Йосонтэй таарах нь ойлгомжтой. Дангац мангасаас гадна Химура миний доор бэлтгэгдэж байсан. Тэр мангасууд бараг л нэг төвчнийх болсон. Удраг босч хийлээ хэдхэн өдөр байгаач чам заагаагүй нэгэн биед гэднэ. Сэрэнгийн хитэж буутал Куроко васаас байдгүй. Тэгсэн Куроко ааминыг дуудсан байдаг ба яаж хийдгийг заагаад өгөөч л гэдэг. Сэрэнгийн хитэж мэдээд зааж өгсөн чиглээ хэдхэн өдрийн дотор сурах уу гэтэл Куроко Рикогийн автаа цуг шидэх бэлтгэл хийсэн байж таардаг. Тэпэж тэр шидэж сурахгүй бол үл үзэгдэх лазаст нь хэрэггүй болно л гэдэг. Яагаад гэсэн чи өдийг хүртэл Куроког хамгаалалтгүй тоглогчийг нэвтэлсний дараа түүнийг зогсоох гээд дахиад нэг тоглогч ирэхэд Курокод дамжуулах зай гарч ирдэг. Хэрэг хинч зогсоох гээд ирэхгүй бол Куроко өөрөө шидэх ёстой болно гэж тайлбарлана. Рикоч
Хэрвээ Курокогийн шидэж чадахгүйг мэдвэл Тэпэгийн эзнэр босох болно. Анхаарал сарниудалтыг харсан хүмүүсийн эсрэг нөлөө нь мэдээж багасна. Тиймээс яасан ч шидэх хэрэгтэй болно гэдэг. Куроко шидэж юу гэж оруулах вэ? Үүнийг Наомины харж гад хүнийг энэ үртэс дагуулж ирчгээд ингэж шидэх гэж зааж өгнө гэж хэлээгүй шүү дээ. Тэглэж ялсан хүнээсээ маргааш нь яаж шидэхийг заагаад өгөөч гэж яаж гуйж чадаж байна гэдэг. Тэгснэ тэрнээс хойш унтаж чадаагүй. Би амарсан ч гэлээ нүдэн аних бүр тэр дүр зураг харагдсан. Дотор хүнд оргиж бөөлжмөр санагдаж байсан. Мартагдсан байсан мэдрэмж дахин сэргэж юу ч өөрчлөгдөөгүй байсан. Гэхдээ тиймээсээс дахиж хурдан сакс тогломоор байна гэдэг. Тэгснэ шидхийг зааж өгье гин. Маргааш Кагами дахиад эрт бусан илүү хүчтэй болох ёстой гэд том өрөөндөө ортод гэд Азекс хэв нэг байж дээ. Кагамич хувцас өмсөж гэд хувцас шидгээ. Азекс Кагамигийн сэтгэлийг хэрэн Аомины Куроко шидхийг зааж өгөөдөл Цэрэнгийнч бүгдэд их хичээж байлаа. Winter Cup-ийн эхний бүх тоглолтууд дуусаж 50 багаас 32 болов. Өнөөдөр харин тэр 32 багууд бүгд тоглосон. Рикоч эсрэг багийн тоглолтын хэмнэл удаан болохоор эхний эзэнд гараагаа өөрчилж Hyuga, Izuki, Teppe, Tobe, Chida орохоор болдог ба эсрэг баг нь Nakamiya өмнөд сургууль байдаг. Үзэгдэл нүдний шэст энэ хоёр дээр ирдэг ба Цэрэнгийнх биднийг ялсан чиглэлийг хүчтэй багууд үргэлж ялдаггүй юм. Өнөөдөр язагдчих магадгүй гэж ярилцаж байдаг. Тоглолт аль хэдийн ихэлсэн байдаг ба Hyuga аваа шидэтэл оруулдаггүй. Дараа нь Izuki бөмбөгөө таслуулахад Izuki амжихгүй нэгтэл эсрэг багийн тоглогч нь гарахаас өмнө дамжуул энэ нөхөрч шидээд оруулдаг. Эхний үеийн 16-25-аар Цэрэн хожигдож байдаг. Энэ үеэр нүдний шилт хожигдож магадгүй хоёр шалтгаанаа хэлдэг. Эхнийх нь тэд өөрсдийн жинхэнэ хүчийг гаргаж чадахгүй. Бидэнтэй тоглож байхдаа 100 биш 120% хүчээ гаргасан. Байнга тэгж тоглоод байхгүй. Нөгөөх нь болохоор бидний хожсон болохоор гэдэг. Хожсон болохоор анхаарлаа сулруулчихсан байгаа. Төгс хүн гэж байхгүй ч өөртөө итгэх итгэл болон их зан хоёр бол нэг зоосны хоёр тал. Тиймээс өнөөдрийн Цэрэнгийн хамгийн том өрсөлдөгч нь тэд өөрсдөө л гэж тайлбарладаг. Рикоч завсарлаг аваад юм эзэгсэн Hyuga төр байж байгаараа гэж бидний зорж байгаа зүйл бол энэ бүх 50 сургуулиуд өөрсдийн хумжаа төлөөлөн ирсэн багууд. Тэд өдийг хүртэл цус хамтагдтал бэлтгэцгийн амаг чадсараа тоглож ирсэн. Энэ бүхний дээр нэг л баг байх болно. Японы номер 1 болох тийм амар биш. Мэдэж байгаачлан бидний зүрхэнд сул талууд байгаа гэснээ тэтгэл зэрэгтэл нэг сайхан азагдаад өгөөч гэж Рикогоос гуйтал Рико бараг баяртай нарахгүй азагдах гээд байж байдаг. Тэгээ дараа нь 500-ийнх нь хацар улаажчихсан гараад ирэхэд нөгөө баг нь бүр гайхаж орхидог. Тэгсэн Кагами Куроко хоёрыг бас азагдчихсан байж байдаг. Манай эдэж дамжуулаад Тэпэ оруулдаг. Тэгсэн бүгдийг нь азагдчихсан байж байдаг. Азагдуулсны үр дүн Цэрэнгийн хар араас нь оруулснаар 83-77-оор хождог. Бусад гайхамшигын бүрдлүүд ч бас хожно. Дараа нь 3 дахь тоглолт Цэрэн 3 дахь үед 62-70-аар хожигдож байдаг. Кагами Куроко орж ирснээр 87-82-оор хожсноор шүвгийн дөрөвт орлоо. Тэгсэн Йосын 3 дахь тоглолтонд нэг ч оноо алдаагүй байдیں۔ Азекс ч явж байгаа Кимурог хараад сансан шүү гэд үнсэх гэхэд Кимуро Японд үнсэлцэж болохгүй гэснээ нөгөө хэддээ түр уулзчихад ирээ. Удахгүй буцаад ирнэ гэж яваад өглөө. Багийнх нь бүр шок. Эд нарын яриагаар бол энэ уйлаад байгаа нөхөр ахсагч нь бөгөөд сакс тоглолт алдартай болно гэж сакс тоглодог болсныг олж мэднэ. Тэгсэн Йосины дасгалжуулагч гээд нэг эмэгтэй ирээд Цэрэнгийн бичлэгийг авчихсан гэж буцаад гэдэг. Азекс Кимуро маргааш Кагамитай тоглосон үедээ Кагамид Америк заагаагүй юм зааж өгч байгаагаа хэлэхэд Кимуро гинэт сонин царайсдаг. Азекс үргэлж зүйлээд Кагамид илүү сайн хандаагүй шүү. Маргаашийн тоглолтод айсан ч ялсан бай. Та хоёр хоёулаа миний сурагч юм чинь хоёулаа чинь дэмжих болно. Гой тоглолт босох нь ойлгомжтой гэж хэлдэг. Тэгсэн Кимуро надтай хүүхд чиг харьцаа болно уу? Таазагдахгүй байна. Энэ бол хүүхдийн маргаан биш. Кагами бол миний өрсөлдөгч. Чи ч бас миний ээж биш. Надад сакс тоглохыг зааж өгсөнд баярлаж байгаач. Одоо би чамаас хүчтэй гэж хэлнэ. Энэ оронд Цэрэнгийн Йосны тоглолтын бичлэгийг үзэж байдаг бөгөөд бүгд л гайхаж орхино. Тэгснээ орон нутгийн тэмцээн бол яах вэ гэсэн. Энд чинь улсын тэмцээн шүү дээ.
бүр хоёр дараалж нэг ч оноо алдаагүй байгааг харж гайхдаг. Нөгөө талд ч Йосених сэрэнгийн бичилгээг үзээд ахсагч нь товг ялсан юм чинь тэд магадгүй энэ тэмцээний хамгийн шилдэг довтолгооны баг бах. Маргааш хамгийн шилдэг хамгаалтын баг болон хамгийн шилдэг довтолгооны багийн тоглолт босгон дээ. Тэгсэн ядан хүлээж байна гинэ. Энэ оронд Куроко 10-аас 7 оролдог болсон байлаа. Момой жирж Куроког тэрвэрж байгаа даван минийгээс ийм богино хугацаанд яаж ингэ сайжирваа гэхэд онц юм хийгээгүй дунд сургуульд анзаараагүйч түүний идэвхтэй муун дамжуулалтынх нь гаж нүзөө байх. Тэр гаж нүзөө үгэл арилгах чухал бусад чигээс болно. Үүнийг анхаар сарниулалтайгаа нэгтгэгүүд жинхэнэ зэвсэг босох байлгүй гэж хэлжгээд Курокод одоогийнх нь хэм маягийг заасан хүн бол Акаши. Үүнийг анзаараагүй гэж юу? Түл албаруу гэж бодно. Куроко аав минийд баярлснаа илэрхийлгээд аав минь Мурасаки бараа хүчтэй шүү. Би хүртэл түүнээс оноо авах их хэцүү байдаг гэж хэлчихэд харин би чамд баярлах ёстой гэж бодон явхаас өмнө нэг юм хэлээд яваад өгнө. За ингээд маргааш нь болж сэрэн болон Йосны тоглолт удахгүй эхэллээ. Сэрэнгийнх шууд эхнээсээ явхуулаад гарааны таваараа бүх хүчээрээ тоглосон шүү гэд гарна. Нөгөө тал Йосених бидний хийх зүйл өөрчлөгдөхгүй. Тэдний довтолгоог нь зогсоож өөрсдийн хүчээ харуул гэж гарна. Тэгээд тоглолт ихсэх болж Хьюга ахлагчтай нь гар барихад амар өндөр 2 метрээс өндөр 3 хүн байж байдаг. Тоглолт ихэхийн өмнө Куроко Аоминыгийн ялагдаж босхгүй шүү гэж хэлснийг санан тоглолт эхэллээ. За тэгээд дундаа өсөртөөс Мурасаки бараа бөмбөг төрөнд дамжуулалтад түүгч шүглээ үзэв. Яасан бэ гэсэн чи бөмбөг дээдлэгтээ хүрэхээс өмнө бөмбөгт нь хүрчихэж. Кагамич Мурасаки бараагийн өндөр гэсгүй мөчн хүртэл тоглоом биш юм а гэдгийг ойлгоно. Ингээс хэрэнгийнхт бөмбөгөө гаргахад дамжуулалтаас илүү хурдан байна гэж баггүйгээд хурдан дамжуулсаар хамгийн сүүлд нь Хьюга дээр ирэн шидэтэл Мурасаки бараа блок хийдэг. Дан ганц өндөр гэсгүй бидээ баймгийн хурдан гин. Йосонтой тоглосон өмнөх багууд нь ч энэ аргыг ашигласан бөгөөд амжилт олоогүй байдаг. Тэгсэн Рико урагш нь урт дамжуулалт хийдэгч хүнзэн дамжуулалт ихэнхдээ хийдэггүй. Талбайн жижиг болохоор таслагдах их амархан. Гэхдээ бидэнд тэр байгаа гэд Куроко Кагами руу дамжуулдаг. Тэгсэн Йосоны дасгалжуулагч тэр хурдан байх нь хамаагүй дан ганц гар биш хөлн хүртэл урт. Дээрээс нь хариу үйлдэл нь хүртэл хурдан. Нэг алхмаар зайгаа нөхчөгдөг гэд Мурасаки бараа Кагамиг дахин блоклдог. Тэгээд түүнээс зүхтах боломжгүй бөгөөд түүний хамгаалтын хүрээн 3-6-аас хүртэл байдаг л гин. Дараа нь Йосоных бөмбөгтэй байхгүй. Йосоных шидэд алдах үед Тейпе Кагами хоёр үсэртэл Йосоны хоёр илүү гарan оноогоо авснаар эхний оноог Йосон авдаг. Тейпе Куроко руу гарахтал Куроко гээд нөгөө холын дамжуулалтаа хийн Изуки аван дөрөг довтолдог. Тэгсэн Мурасаки бараа байдаг ба тэрээр довтолгоонд ороогүй шийднэд ороод байсан байж таарна. Ингэснээр Йосын сөрөг довтолгоо нөлөөхгүй бол таардаг. Хьюга Изукигээс бөмбөг аван доороо чадахгүй бол 3-аас авна гэтэл нэг нөхөр нь хүрчтэй. Тэгээд алдахад доороос Мурасаки бараа изүрхэн авдаг. Рикоч хамгаалт цангийн шидэхгүй байна гэж байхгүй. Гэхдээ самбраас бөмбөг авахгүй гэж бодно. Тэгсэн ихэнх тоглогчдын шидэвсдийн хувь нь 50-60% хооронд байдаг ба шидэвсдийнхээ талыг алдна гэсэн үг. Тиймээс самбраас авах нь тоглолтод нөлөөлөх гол хүчин зүйл байдаг. Эхний үе дуусгаж байхад Сэрэн нэг ч оноо аваагүй байсан. Рико эхний үеийн 18 онооны зөрүү болон 20 онооны зөрүүтэй дуусах нь их язгаатай. Энийг зогсоовол цаашид тулалдаж чадна. Чадахгүй бол дуусаа л гэсэн үг гэж бодноо. Йосын ч дамжуулж байгаа шидтэл Кагами хүрч амждаг. Гэхдээ доороо Хьюга Тепе 2 байлаа. Тепе ч өмнөх явцаа сандаг ба Тепе гарын шуу болон атгалтаа сайжруулах дасгал хийж байх үед нь Рикогийн аав ирэн хүнд шүү энийг нэг гараараа барих гээд үздэггээд чулуу шидсэн байдаг. Иймэрхүү барихад эвгүй хүнд зүйлс нь жинхэнэ дасгал болно л гэж хэлдэг. Тепе чи энэ хэцүү юм а гэхэд Рикогийн аав юу ярина вэ? Илүү том зорилгын төлөө надад амархан барьдаг болох хэрэгтэй л гэж. Тепе гээд агаар дээр нэг гараараа барьж авснаар ихний үед дуустгаа. Рико Йосоны хамгаалтыг тайлбарлах ба Мурасаки бараа 3 онооны шугам доторх бүх хэсэг. Нөгөө дөрвийн нэмбэл ямар ч сул зай байхгүй. Мурасаки бараа голдоо байсаар байвал нөгөө дөрвөн чөлөөтэй хөдөлж
3-ын гаднаа дарамт өгч байгаас гэдэг. Изуки тэгсэн чи яаж игээд 3-аас оруулж босохгүй гэхэд хьюга нэг оруулсаа гэж ямар ч утгагүй гэхэд Тепе ясахын тулд доороосоо оруулдаг босох хэрэгтэй гэдэг. Тэгсэн Куроко нэг юм эсгээд бүгдийг гайхаж орхиноо. За энэ оронд Момой Аоминыг дагуулсан тоглолт үзэхээр ирсэ. Тэгээд онооны зөрүүг нь хараад их гайхнаа. Аоминэ Сэрний довтолгоо муу биш. Тэрэл байх гэж боддог. За тэгээд тоглолт ихэлж Изуки бөмбөг автал Ёсиных сэринг дуусгахаар дарамт өгч ихсв. Изуки ч Тепе рүү дамжуулсан Тепе Мурасаки Бара 2 тусав. Тепе ч нэг зангаж нөгөө тас руу даран шидэх гэхэд Мурасаки Бара дарахаар хүсэрзээ. Тэгсэн Тепе шидэх гэж байгаад болон хаяв. Гэсэн Кагами руу дамжуулсан байдаг ч Кагами тоох гэхэд Мурасаки Бара дахиад хааж үдээ. Кагами шууд нөгөө гараа ашигласан дамжуулстаас Куроко авнаа. Тэгсэн түрүүн Куроко надаар оноо ахуулаач гэж хэлсэн байжээ. Мурасаки Барач Куроко оруулна гэж байхгүй. Гэхдээ наад зогсолт чи юу вэ гэж бодоод хаахаар үсэрдэг. Тэр үед Аоминэ чи хүртэл зогсож чадахгүй Мурасаки Бара гэд зазалттай найдасгаа алга болоод орсноор ихний оноогоо сэрэн авсаа. Ёсиных 11 дугаартай тоглогч оруулсах гэж яах вэ? Бүр шидсэн бөмбөг нь алга болсоо гэж их гайхна. Куроко Аоминэтэй бэлтгэл хийж байх үе гарах ба Куроко Аоминэ яа шидтийн гэхэд ингээд згиж авсан. Тэгээд дамжуулж байгаа юм шиг шидвэл оруулах юм биш үү гэтэл шидэс дамжуулалт хоёр шаз өөр. Дамжуулахдаа азгаараа дамжуулдаг гэхэд Аоминэ өөртөө амраар азгаараа шидэд үзэлтэй гэж. Мурасаки Барач их гайхсан шүү. Энэ тэмцээнд миний эсрэг оноо авсан ихний хүн чи байхаас гэдэг. Момой ч бас гайхаад энэ та хоёрын үр дүн үү гэхэд үгүй би зүгээр номны дагуу шидэхийг нь боловч байрлалыг нь өөрчилж өгсөн юм. Гэхдээ түүнээс цаашаа өөрөө юм чадварыг бий болгосон гэдгээ. Дараа нь Ёсиных довтолж байхад Химуро дээр Куроко Хьюга хоёр авч доороо ахсагчийг нь Кагами авч байдаг. Ёсины ахсагч ч Кагамиг шахан бөмбөг аван оруулдаг. Оруулцахад юу вэ байсан юм уу гэж л авсан. Тэгсэн Митобе Коганед босхгүй гэж хэлэх гээд нэг юм үзүүлдэг. Өнөөхийг нь Когане ойлгоод Рико дамжуулж байдаг. Ёсины өндөр тоглогчтой энэ тэнцэхэнд Тепе Кагами хоёр л байлаа. Дараа нь Куроко гэж алга болж хуран шидэх гэхэд Ёсины тоглогч хаахаар үсэрхэд Куроко хажуу тийш Хьюга руу дамжуулж Хьюга оруулдаг. Курокогийн ачаар довтолж оноо авч чадаж байгаа ч хамгаалалтан дээр Кагами хүчирдэггүй. Кагами дотроо яах вэ гэтэл Тепе ирж цохин ташаага доошонц гэдэг. Кагами тэгжил үн штэ. Өөр хэлэх юм алгуу гэтэл Тепе бодож байгаад тэр том шүү. Боломжтой байгаарай гэж авсан. Тэгэж явхаас өмнө унжангаа хөл болсон ташаага сайжруулах гэж гүйсэн бидтэй. Энэ хоёр бол мартахгүй байвал чи язгдахгүй л гэдэг. Хьюгач Куроко дамжуулсан. Куроко Изуки рүү дамжуулж оноо авдагч дахиад л Кагами тэр хоёр тулцсан. Тэгээд Кагами эхний зөвлөгөө болох ташаагаа доошлуулж хоёр дахь зөвлөгөөг нь ямар ч хэрэггүй юм гэж бодож байтал дон гэж ороод ирдэг. Тэгээд Кагами ахсагчийг нь зогсоож чадсан. Тэгсэн Кагами өөрийн төвөө хангалттай сайн доошлуулаагүй байсан байж таардаг. Ахсагч нь бөмбөгөө аван шидтэл Кагами хүрдэгч Ёсины хүн авах гэхэд хажуугаас нь Тепе аван урагш нь Хьюга руу дамжуулдаг. Хьюга шидэх гэж байгаа болсоод Мурасаки Барагийн хүзийн завсраар нь Куроко руу хайж Куроко шидэх гэхэд Мурасаки Бара хойноос нь хаах гэдэг. Тэгсэн ч Куроко шидэж оруулснаар 2 дугаар үе 29-17-оор дуусав. Ёсины дасгалжуулагч одоо тэд 11-ийг суулгах байх. Гэтэ тэр шидэсэнд ямар нэг нөхцөл байж таараа. Магадгүй анхаар сарниустай холбоотой байх. Тийм бол гарцаагүй суулгах ёстой. Тэгвэл байрлал нь өөрчлөгдөн гэхэд ахсагч нь эсвэл суулгахгүйгээр анхаар сарниустай ашиглаж магадгүй шүү гэтэл ашиглахгүй л гэдэг. Учир нь анхаар сарниуст нь Ёсын нөлөөсөхгүй гэж Рико хэлнэ. Анхаар сарниуст нь хоёр нөлөөтэй байдаг ба эхнийх нь багийнхаа хүний довтолгоог үл үзэгдэх залстаар сайжруулдаг. Нөгөөг нь өрсөлдөгчийнхөө шидэх хувийг бууруулдаг. Энэ нь шидэгч болсон довтлогч нарт их нөлөөлөгч Ёсын шиг доороо төвлөрч тоглодог багт бараг л нөлөөлөхгүй л гэдэг. Тэгснэ Куроко байхгүйгээр яаж игээд Мурасаки Барагаас оноо авах хэрэгтэй ба үүний тулд Тепегийн хүч чухал үүрэгтэй. Харин одооноос 12 дугаартай Химуро довтолж ихэлнэ гэж язахын тулд Кагами Химурог яаж Тепе Мурасаки Бараг язах хэрэгтэй л гинэ. Нөгөө талд ч бас адилхан зүйл бодсон байдаг. За тэгээд тоглолт буцаад ихсэхэд Куроко тэр хоёр хүчтэй та хоёрыг язагдна гэж бодохгүй байна гэд гар цогох гэхэд манай хоёрч бид хоёр даатаг гинэ. За тэгсэн сэрнгийнх гурвалжин хоёрын хамгаалтаар хамгаалж байсан. Ёсынагч Химуро таж Кагами Химуро хоёр ингэж нэг юм тулсан.
За тэгсэн тоглолтын өмнө Мурасаки Бара Химуро нөгөө амзалт чинь мөрий биш үсттэй. Энэ ч ясаа ах дүүс байха болно гэсэн үг шүү дээ гэхэд Химуро. Тийм ээ, би Кагамитай ах дүүс баймааргүй байна гэсэн байж. Химуро шидэх гээд байрлалаа авахад Кагами шидэхнэ гээд үсрэхэд фейк гэсэн байдаг ба. Аоминэж ийм төвс фейк харж байсан үз гэхдээ зэрэгцэн юугаа ч урдаас нэрж хавчих гэтэл гэж шидэн оруулдаг. Кагами тэр хоёр юу ч хийж чаддаггүй хараадаас өнгөрдөг. Сэсгээний хідэж сая юу болов гэтэл Рико юу ч болоогүй зүгээр л зогсоод шидсэн. Шилжилт нь жигд босохоор шидэх гэж байгаа үгүйг нь мдэггүй л гэдэг. Тэгээд энгийн тоглох хэм маягч тус тусынхын элементүүд хитрхийн чанартай байна. Аоминигээс шал өөр тоглолт. Яг л бүжиглэж байгаа юм шиг л гинэ. Дараа нь дахиад Химуро аваад Кагамигаас чи намайг одоо ч ахаа гэж бодсоор байгаа юм биш үү гэж асуудаг. Тэгээд буцаад Химуро Мурасаки Бара хоёрын яриа руу шилждэг ба Химуро баг байхад бидний хоорондох чадвар хитрхи ялгаатай учраас юу ч мэдрэгддэггүй байсан. Гэхдээ дунд сургуульд надтай ижил төвшөнд ирснийг нь хараад ойлгосон юм. Түүндэс ялагдмааргүй байна гэж. Тиймээс ах дүүсийн холбоо тэг болоод байсан. Эдийгээр Кагами бүх чадсаараа тоглосон ч өөрийн мэддэггүй өөрийгөө барьчихдаг байсан. Би түүний бүх чадсаар нь тоглуулж бяцалмаар байна гэсэн байж. За буцаад тоглолтонд орж Химуроч шидэх гээд үсрэхэд Кагами энэ удаад фейк биш байна гэд үсэртэл гээд нэвт гаран ордгоо. Кагами ч нөгөө гудамжны сакстай адилхан байна гэж бодоход Химуро хоёулаа дайснууд бүх чадсаараа дайрц гин. Үүний дараагаар Кагами суулгахаар болдгоо. Манай эд ч магадгүй бодцоо зэгцсэх цаг өгч байгаах. Гэхдээ би Кагамигаас илүү Ёсенээс 2 анаа авдаг босх хэрэгтэй гэд Теппед эхний шидэст их чухал шүүз гин. За тэгээд тоглолт чихэлж Мурасаки Бара Теппед чи юу ч сурахгүй нэ? Язахгүй юм байж ингэж хичээгээд гэхэд Теппе язах хэсэг нь хамаагүй. Зорилго руугаа тэмүүлэх нь хөгжөлтэй болохоор яах ч аргагүй. Чамд хөгжөлтэй биш байна уу гэд бөмбөгөн аван эргэн шидэх гэтэл Мурасаки Бара Куроко та хоёрч ядаргаатай маа гэд блок хийх гэд үсрэхэд Теппе шидэхэ болон цацах гэсэн Мурасаки Бара хааж орхино. Хаасан бөмбөгийг нь Изуки аваад дамжуултас Теппе 3 дээр ирчихсэн авч байдیں۔ Тэгээд эхний шидэс чухал шүү гэж хэлснийг санан шидэж 3-аас оруулдаг. Ёсены Теппе 3-аас шиднэ гэж байхгүй. Саяных зүгээр Аз гэж удан зүрүүзэд Химуроч бас оруулсан. Тэрэнч зүрүүзээ довтолж байхад Теппе тоглолтыг найруулад ихэлзээ. Тэгээ шийдрүүгээ хартаад дахиад 3-аас шидэх нүг гэхдээ зэрэгцэн Теппе ч нэг орох гэж байгаад болон шидэх гээд үсрэхэд Мурасаки Бараж хаах гээд ирэн үсэрдэг. Энэ үеэр Аомины бүхнийг ойлгоноо. Теппе ч хажууд тийш Изуки рүү дамжуулсан Изуки дахин шидэх гэхэд дахиад Мурасаки Бара мөн гүзээд үсэрч байдаг. Яг тэр үед Изуки ч бүрэгдийн нүдэ хашигдсан дээшин дамжуулдаг. Энэ бүхнийг Аомины тайлбарлахдаа Мурасаки Бара ямар ч довтолгоог зогсоож чадна. Учир нь том бие болон хариу үйлдэлээрээ ихэнх довтолгоог үсрэхгүйгээр хүрч чадах учраас. Гэхдээ Теппегийн дундын болон 3-ын шидэстийг зогсоохын тулд заавал үсрэх шаардлагатай. Хэрвээ тэр үсэрсэн бол бууга дараагийн хөдөлгөөнийг хийх хүртэл удна. Довтолгохыг нь мэддэж байсан ч зогсоож чадахгүй л гэж тайлбарласнаа. Теппе ч язах хэсэг нь хамаагүй ч гэсэн хожигдох бодол азга гэд тохож оруулдаг. Дараа нь дахиад Теппе тоглолтыг удирдан дамжуулаад буцааж аван шидэх гэсэн Мурасаки Бара үсрэхгүй байхдаа босох юм биш үү гэж бодож байгаа Теппегийн чамд хөгжөлтэй биш байна уу гэж хэлснийг нь бодож уурлаад очиод үсэрчихдэг. Яг тэр үед нь Теппе Изуки таятал Мурасаки Бара би юу хийгээд байна? Яг саяных шиг байна шít гэд Изуки ч өөртөө хоёрыг татан дамжуулж Хьюга аван шидэж оруулдаг. Ингээд 37-28 болж ойртов. Ёсен ч завсарлага авдаг. Энийг нь Аомины Момой хоёр ярилцах ба Момой Теппегийн шидэстийн хувийг нь бодоод үзвэл Мурасаки Бара үсрэхгүй байхдаа босох байтал гэсэн Аомины тэгхийн тулд гаргасан төлөвлөгөө юм чинь гин. Тэгээд эхний 3 оноо том нөлөөтэй. Хувь нь муу байсаач дахиад оруулж магадгүй гэсэн хангалттай бодол төрүүлсэн. Бас дээрээс нь Теппе шидэх гэж байгаа үг нь мэдэгддэггүй. Сүүлийнх нь таамагч хэзээ Мурасаки Бараг уурлуулсан байх. Юу гэж хэлснийг нь мэдэхгүй ч угийн тийм хүмүүс дургүй төрсөн их. Тэрнээс өөрийг нь өөрийн мэдэлгүй хүзэгчээд байгаад гин. Энэ үеэр Кагами Теппег хараад амар их хүлэрч байна. Аргагүй л дээ 2 хүний ажлыг ганцаараа хийж байгаа юм чинь гэж бодон Куроко энийг хаяад өгөөч гэд нөгөө бүжөө өгдөгөө. Курокоч босох юм уу гэхэд болсноо. Иглэж Химуротой зуг өнгөрсөн болон чамтай зуг ирээдүй аль нь илүү чухал босох нь ойлгомжтой штэ гин. За тэгээд Кагами буцаад тоглолтод орж ирлээ. Бүгдээс Кагами санаа зовж байхад Куроко одоо Кагами хинж язахгүй л гин. Тэгээд Ёсеных довтолж байгаад Химуро автал Кагамиг хараад их гайхнаа.
Тэгээ шидэх гээд үсрэхэд Кагами фейк гэдгийг нь мэдээд үсрээгүй байдаг ба Химураач хуураад гарах гэсэн Хьюга нөхөд хэлдэг. Кагами шидэхээс өмнө бөмбөгийг нь таслан Изуки бөмбөгийг гарахаас өмнө аван Кагами руу дамжуулдаг. Кагами ч аван Мурасаки Бараг харан одоо буцуус эйс биш гэж тохох гэтэл Мурасаки Бара тхий хөөрөөд байгаараа гэд блоколсноо. Тэгээд Мурасаки Бара дотроо сая юу байсан бэ? Ямар нэг юм хийх гэж оролцсон гэж боддог. Дараа нь Тэпэж бөмбөгийг авахад Йосоны 3 хамгаалагч ирдیں۔ Тэгээд аргагүй ирэхэн таслагдаж Йосоных сүрэг довтолдог ба Химура бөмбөгийг авахад Кагами дамнаа. Тэгээд Химура шидэх гээд үсрэхэд Кагами үсрэх гэсэн хөлсөн дээр хальтарчихдаг юм да. Тэгсэн ч Кагами үсрээд хальт хүрч чадсанаар алдуулдаг. Тэгээд Кагами бөмбөгөө аван нэг юм мэдэх шиг болдог ба Тэпэ рүү хайтад Тэпэг дахиад 3-аар авчдаг. Тэпэж яаж хийгээд Изуки рүү хайтад суудсан байхгүй учраас шидэхээс өөр аргагүй бол шидэтгэс аснаа. Мурасаки авах гэтэл гэж Тэпэ төрүүлж аван тогтдог. Тэпэж оролцоход буцаж байгаад унаад өгдөг ба Куроко эрт анзааран тосож авч амждаг. Тэпэж уучлаарай. Бүдрээ дунчгасаа санаа зовох хэрэггүй. Намайг тоглуулаач. Одоогийн хэмнэлээ алдмааргүй байна. Бүгдээрээ ялцгаая гэж тоглохоор болно. Тэгээд тоглолт үргэлжлэх ба Хьюга угийн боз гисэн чи сонсохгүй. Ядаж жоохон ч гэсэн тус ууზыгээд бөмбөгийг нь тасалж Тэпэ авдаг. Тэпэ дээр ч 3-аараа ирэхэд Изуки рүү дамжуулж 3-аараа довтолдог ба довтолж байгаад хойш нь Тэпэ рүү дамжуулсан. Мурасаки Бараж Тэпэг хараад энэ орохгүй гэж мэдтэл Митобе Мурасаки Бараг аль чадхаараа зогсоож Мурасаки Бараг авахаас өмнө Кагами аван тохож оруулдаг. Ингээд 5 онооны зөрүүтэй болсоо. Мурасаки Бараж Тэпэгийн эснийг бодон уур нь хурч сакс ямар хэрцгий спорт усхыг ойлгуулад өгөөсдөө гэд довтолгоонд орохоор болсноо. Үүнийг нь харсан Куроко Мурасаки бол гайхамшигын бүрдэл дундаас хамгийн тэмцэгч нь хамгаалалтаас илүү довтолгоонтой илүү сайн. Нэг тоглолтод 100 оноо авсан тохиолдолд би Йосоны дасгалжуулагч мангасыг сэрээсэнд баярлаа гэж бодно. Мурасаки Бара дээр 300 очиж зогсоох гэдэг хүчирдэггүй ба Мурасаки Бара бөмбөг аваад гэж тогтцохоо та нарыг ийм амар унаад өгнө гэж бодсонгүй гэтэл Тэпэ босоогүй байна гэд Изуки дамжуулсан. Изуки Мурасаки Бара довтолгоонд орно гэдэг нь сүрэг довтолж чадна гэж явж байтал Мурасаки Бара гүйцэж очин хамгаалдаг. Тэпэ ч бас 90 бөмбөг автал Йосоных 3-аараа хамгаалсахаа болсон байдаг. Тэпэ ч Мурасаки Барагийн өөдөөс үсрэхэд Мурасаки Бараач бас үсэрзээ. Тэгээд Тэпэ агаар дээрээ Изуки рүү дамжуулах гэсэн зүүн гараараа зогсоод юм да. Йосоных чааван сүрэг довтолж нэгээр Мурасаки Бараад хаяхад Кагами хаах гэд үсрэхэд сакс бол дутагдaltaй спорт. Шид 3 м өндөрт байдаг. Өндөр хүмүүстэй зориулсан. Үүний юу нь хөгжөлтэй байна гэд бүр шийдэн нураад ороод ирнэ. Энэ үеэр Тэпэж өмнөх явцаа бодон ямар ч хүн байсан та нарыг хамгаалж чадхаар болмоор байна гэсэн байдаг. Тэгээд Тэкё хожигдох үед Мурасаки Бара жинхнээсээ үзэгч хэрэггүй байж тоглолтын дундуур хамгаалны энтергээд байлуу. Юу ч хамгаалаагүй байна шít гэжээ. Буцаа тоглолт эхэлсэн байдаг ба Мурасаки Бараач зогсоогдож үгүй 41-32 болсон байлаа. Тэгээд Тэпэж арай дуусаагүй байна гэд самбраас авах гэсэн Мурасаки Бара Тэпэгийн аргыг зурчихсан төрүүлээд авч байдаг. Тэгээд ганцаархнаа довтолж Кагами Тэпэ хоёрыг ёстой буддаа болгоно. Тэпэж туйлдаа үржигсэн гараа үгэн босгоход Мурасаки байдаг ба энэ бол бодит байдал. Чи ч туйлдаа үржигсэн байна. Чамайг суулгавал доороо юу ч хийж чадахгүй. Сэрэн угийн хожигдно. Ядаж хэнийг ч хамгаалж чадахгүй. Сакс өгжөлтэй байна уу гэж асууна. Сэрэнгийнх ч Тэпэг суулган оронд нь Куроко гарахаар болсоо. Тэпэг Курокод үлдсэнийг нь даатгалаа шүү. Язаарай гэдгээ. Куроко шууд Мурасаки Бараад сая Тэпэг суувал сэрэн ялагдана гэсэн баха. Тоглолт дуусаагүй байна. Би оронд нь чамайг ялна гэдэг. Мурасаки Бараач тэгвэл чамайг бас бяцлах гიშгээд өгье. Тэгээд өмнөх явдал руу буцснаа. Тэр хоёр өмнө нь бас муудалцаж байж Мурасаки Бараа нэг нөхөрт хичээвэл яаж игээд болно гэж бодоо юу. Тоглохоо болвол яасан юм гэтэл өнөөх нөхөр нь ч яваад өгчээ. Момойч араас нь явах гэтэл Мидорима зогсоож хүн бойлгээ болж үйл угийн удаан байхгүй. Куроко тэгсэн ч байж л байгаа үстэй л гэдэг. Тэр хоёрын муудалцаж байгааг хараад аавминэ. Тэр хоёр угийн хоёр өөр замаар явж ирсэн. Сагсан сонирхол байхгүй ч авьяастай босохоор өдийг хүртэл ялж ирсэн Мурасаки Бара.
Авьяасгүй сагс нь дуртай юм болохоор өөрийн арга барилыг олж авсан Куроко. Сагсыг юу гэж бодох нь хувь хүний үзэл бодол. Үгүйсгэх аргагүй. Үнэхээр үгүйсгэмээр байгаа бол ялхаас өөр аргагүй гэсэн байдаг. За тоглолт буцаад ихэж Курокод бөмбөгийг аван гэж хууран шидэхэд Мурасаки Бара хаах гинэ. Тэгсэн Химура Мурасаки Бараад хэрвээ Куроко шидэх гэвэл хаадаг шигээ хаах хэрэггүй. Түүний шидэст нь алга болж байгаа юм шиг харагддаг ч бөмбөг алга болно гэсэн үг биш. Харагдахгүй байгаач бөмбөгний явах чиглэл нь энгийн шидэстэй л адилхан. Тиймээс хаахын тулд шийд болон бөмбөгний хооронд гараа явуулахад л болно гэсэн байж. Тэгсэн ч хүрдэггүй. Тэгсэн тэр нь шидэст биш дамжуулт байдаг. Кагами бас тогтцоод эвдэх гэж үзээд байгаамаа. Мурасаки Бараач хүчээ нэгтгэнэ гэдэг нь үү? Гэхдээ миний өмнө та нар бүгд хогшаар гэтэл Куроко Мурасаки Барааг авч байдیں۔ Мурасаки Бараач гимтэн шүүгээ жоохон түсгэж явтал мангар хөнгөн. Хөнгөн болохоор байгаа үгүйг нь мэддэхгүй нь гэж бодохдоо зэрэгцэн Мурасаки Бараа бөмбөгөө аваад эрэхтэл байдаггүй. Тэгээд Мурасаки Бараа нэг мэдсэн довтолгооны алдаа авнаа. Куроко өөрийгөө байхгүй нэ гэж бодогдуулсан явах замд нь гарч иржээ. Курокоч том байлаа гэж ялна гэсэн үг биш шүү згин. За тэгээд Куроко нөгөө хэд дээр очиж энэ арга дахиж үйлчилсэн гэж бодохгүй байна. Тэр хамгаалалтын байрлалыг ашиглацгаая згин. Онооны харьцаа 55-34 байлаа. Изүкич гарган Хьюга дээр бөмбөг ирнэ. Тэгээд Хьюга шуудад нөгөө арга ашигласан шидэж оруулдаг. Тэгсэн сэрнгийнх бүтэн талбай хамгаалт хийх нь тэр. Ёсных Мурасаки Бараа бөмбөг авбал тэднийх зогсоож чадахгүй. Тэгээд Мурасаки Барааг шийдний дор очихоос өмнө хамгаалсан тэсвэр төвчээр болон хурдны тоглолт хийж байна. Тэгвэл бид ч бас хурдны тоглолт хийнгээд дамжуулаад гүйж байтал Кагами Мурасаки Барааг авч байгаад Ёсных бөмбөгөө дамжуултал Кагами гинэт ахсагчийг нь авч байдیں۔ Тэгсэн сэрнгийнх дан ганц бүтэн талбай хамгаалалт биш авах хүнээс олж байдаг. Ингэснээр Курокогийн бөмбөг таслах боломж хамгийн их болсноор Курокоч бөмбөгийг таслан оруулдаг. 3 дахь үед дуусахад 4 секунд дутуу 47-43 болов. Ёсныхт болгоомжгүй дамжуулж босхгүй нэгэд хуураад гартал Изүки албаар хажуугаараа гаргаж Курокогоор таслуулж өөрөө шидэж оруулдаг. Тэгсэн цаг дууссан байдаг ба тэрийг нь тооцдоггүй. За тэгээд Ёсны дасгалжуулагч 4-р үед манайх гаргах ба тэрийг нь заавал оруул. Түүний дараагаар тэдний хамгаалтыг Химурогийн залсдаар нэвтэлж гарна. Манайх 2 эстэйс гин. Нөгөө тал сэрэнгийнх энэ байдлаараа тэсхнүү гэд байж байтал Кагами хэрвээ тэд манай бүтэн талбай хамгаалтыг нэвтсээд хагас талбай хамгаалтанд чиглвэл Ёсонтой адил 2-3-ын хамгаалалт хийж Мурасаки Бараатай адилхан голд нь орж 3-ын зураас хүртэх хэсгийг ганцаарнгаар минь ахуулаач л гэдгээ. Рикоч зөвшөөрж тактика хийж байхад ТП багийнхнаа хараад уйлж байдیں۔ Хьюгач юундаа уйлаад байгааг хэдэ мэдэхгүй ганцаараа биш гэдгээ ойлгоод л гэдэг. ТП саяс нэг юм ухаарч баг гэдэг дан ганц хамгаалах ёстой зүйл биш байж. Хамгаалуулах нь ч мөн баг байж. Нэг баг босхоор л бие биенээ дэмжих биш. Бие биенээ дэмжиж байгаа босхоор л нэг баг гэж бодноо. Тэгээд гарахын өмнө Куроко дахиад нэг тойроод орчихуул гэдэг. Тэгснээ Мурасаки Бараагийн сакс шудраг бус гэж хэлсэнтэй санаас нэг байгаач саксыг ганцаараа тоглодоггүй. Хамтдаа ялна гэдэгт итгэж юм гин. Тэгээд бөөндөө дахин нэг тойрч орилноо. За тэгээд тоглолт эхэлсэн. Энэ үеэр ТП Рикод сүүлийн удаа гуйх юм байл гинэ. За тэгээд 47-43-аар Ёсны изүүгээр 4-р үе эхэлсэн. Тэгсэн ТП сүүлийн 2 бишээ 1 минутанд намайг гаргаач л гэсэн байдаг. Рикоч угийн зогсоосон ч хүчээр гарна үсттэй гэж зөвшөөрдөг. Тэгснээ Цүчида Когена 2-т 3 минут өгч байхгүй байгуур бага удирдж байц гин. Ёсных сэрэнгийн байрлалыг хараа гайхаж орхиноо. Тэгснээ энгийн нэг баг байсан бол яах вэ гэхсэнгээд Мурасаки Бараад нэгээр хайж Мурасаки Бараач хойгоороо тохож оруулдаг. За тэгээд дараа нь Ёсных гарах гэсэн сэрнгийнх дахиад бүтэн талбай хамгаалалт хийдэг. Тэгээд Химурод бөмбөгөө дамжуулсан бүгд урагш нэг үзээ. Тэгээд Химуро Кагами 2 тулахад гэж хуураад гарахад Мурасаки Бараа сануулснаар Химуро Куроко таслуулахаас сэргийлж чаддаг. Химуро Кагами ганцаараа доороо авч байхыг хараад биднийг басаж байна гэж бодон
гэж хуурч гарan Кагамигийн өдөө шидэх гээд үсрэхэд Кагами тэр шидэстэй 2 удаа шиддэг. Эхнийх нь үсрэлтийнхээ оргил түүрхээс өмнө бөмбөгөө ихт дээш шидэн буцаан авч дахин шиддэг. Пейкээ хүртэл жинхэнэ харагдуулдаг түүнд эхний шидэстийнхээ ард 2 дахь шидэстэй нуудаг. Тэгээ зогсоохын тулд жоохон хоцорхотол болно гэд учрыг нь олжээ. Тэгсэн Химуро Кагамиг мэдсэнийг нь мэдээд эхнийх дээрээ шидчихдэг. Химуро нь өрсөлдөгчийнхөө үсэрхийг харж байгаад хизээ шидгээ өөрөө шиддэг бөгөөд учрыг нь олсон ч зогсоох аргагүй гэдгээ. Кагамиш дотроо энэ байдлаараа язахгүй хэрвээ зоонд орчих хузал гэж боддог. Энэ үеэр Кайжогийн эд ирэх ба маргааш азинтай тоглох болоод гин. Дараа нь Курокож бөмбөгийг аван шидэхэд алддаг ба энэ бүхнийг харсан Алекс довтолгоо нураад ихэзээ бүтэн талбай хамгаалалт нь нэгс эвдэрч ихэз тэд юу ч хийж чадахгүй гэж боддог. Ёсны хоёрээс араас нь оруулснаар 58-49 бол холдоод ихэзээ. Сэрэнгийн эд ч Кагамиг харан зөвлөгөө байгаа юм болов уу гэж бодтол Куроко байхгүй гэж бодож байна гин. Аомины Кагамиг харан тэнэг энэ байдлаараа хожигдох нь хин ч харсан юу бодож байгаа нь ойлгомжтой байна. Зоонд орчих уул гэж бодож байна. Энэ байдлаараа хизээч орохгүй л гин. Тэгээд Аомины тайлбарлахдаа эхний удаадаа зоонд орох нь ямар гэдгийг нь мэдчихсэн болохоор хоёр дахь удаага ороход илүү хэцүү. Бүх зүйл бодсныхан дагуу болоод ивэл дахиад нэг удаа гэх нь ойлгомжтой. Яг энэ бодод зоонд орохын тулд зоонд орох гэж хичээж босхгүй л гэж тайлбарлахдаа зэрэгцэн Кагами даруулж бөмбөг хажуугаас гарнаа. Бөмбөгийг нь гисээ авч өгөнгөө таньдаг хүн гэсэн чинь андуурчхаж хинбэ л гэж авсан. Кагами юу яриад байгаа гэхэд гисээ ямар нэг юмд найдаж тоглодог тэнэг биелав танихгүй гэснээр Мурасаки Бара дараа нь танахтай тоглох юм шиг байна гэхэд Мурасаки Бара мэдээж гэхдээ одоо тоглож байгаа болохоор битгий надтай яриад байл гин. Гисэж явахдаа нөхөрсөг тоглолтын дээр тоглосон нөхөр л илүү аймар байсандаг гэж яваад өгдөгөө. Кагами тэр үед би ямар ч болгоомжгүй тоглодог байсан. Одоогийн хосоо сул доороо зоонд ч орж чадахгүй байсан. Тэгэл яаж хийгээд гэж бодохдоо зэрэгцэн донгeel ороод ир. Гэснээ Курокогоос чи зоонд орж байсан уу гэхэд үгүй. Гэхдээ тийм амархан ордог юм биш байхаас гин. Кагами ч нэг өөрийгөө алгадаад одоо чадах зүйлээс хийх хэрэгтэй гэдгээ. Энэ хооронд эмнэлгийн өрөөнд Рико Тепед барай хийсэн байдаг ба Рико явах гэтэл Тепе 1 минут цуг байгаад чамайг харахаар хүч ороод байх шиг санагддаг. Тэр зүгээрээ намайг очих хүртэл тэгсэн. Чирэн сээрэнд гэрэл сүгдэр хоёр бие гхэн тэрэ. Тэгээд үзэгдэл буцаад тоглолт руу шилжиж Ёсоных довтолж байхад Кагами хаах гээд илүү өндөрт үсэрч байдیں۔ Өнөөх нөхөрч доош нь дамжуулж оноогоо авдаг. Дараа нь сэрэнч завсарлага авах ба Рико уг дамжуулсан байдаг. Куроко Хьюга Изуки 3 Химурог Кагами Митобе 2 доороо. Тэгээд Кагамигийн хамгаалах хүрээг самбар доорох будагтай талбай хүртэл багасгах гэсэн байж. Тэгсэн Хьюга Химурогийн шидэстийг багасгаж магадгүй ч доороо сул босчих нь гэдэг. Кагами ч зөвшөөрч зөвхөн самбар доорхоо авахаар болдог. Онооч 60-40-с болсон байлаа. Хьюга Кагамиг яасан юм болоо гэж байхад Куроко сайн зүйл байх. Яг одоо Кагами тэр үедээ их адилхан байна л гин. Дараа нь Ёсоны ахсагч нь аваа шидэх гэхэд нь Кагами өсөрч алдуулахад Мурасаки Бара тохож оруулдаг. Ёсоны эд ч Кагамигийн хөдөлгөөн зэргийг хараад их гайхдаг. Кагами ч самбраас авч тохож изүүрхэж ихэзээ. Үүнийг нь харсан Мурасаки Барагийн уур нь хүрээд Изукигийн дамжуулалтыг тасалж сөрөг довтолж тохох гинэ. Гэсэн төрлийн Хьюга Курокогоос адилхан гэж хинтээ ихэд Куроко эд халчсан Аоминитэй адилхан л гэсэн байдаг. Кагами Мурасаки Бараг блоклж чаддаг. Кагами харин зоонд орсон байдаг. Энэ үеэр Рико ирэхэд сэлгээнийд нь Кагами зоонд орж Мурасаки Бараг зогсоосон. Найдвар байж магадгүй л гин. Ёсоных давталж байгаад Химуро бөмбөгийг авч гэж 3-ыг хураа шидэх гээд үсэрхэд ингэж нэг юм Химурог дарж чаддаг. Курокоч бөмбөгийг заасан довтод Кагами таяхад гэж 3-аас шидэхэд харах ч үгүй боцож байд юм да. Юуга ч энийг нь харцгаад чи ямар Мидорима юус гин. Тэгээд дараа нь Мурасаки Барач доороо бөмбөгийг аван гэж Кагами зогсоодог. Гисээ зогсоосныг нь хараад энэ зоонд орсон хүч биш байна. Бөмбөг рүү үсрэх хүчээч бас нэмжгээд Кагами Мурасаки Бараг зогсоогоод баршгүй Мурасаки Бара унах гэж байдаг. Тэгсэн Кагами уучлаарай арай их хүч гаргачихсаа л гэж авсан. Аомине одоо Кагамиг зоонд орсон хүнс зогсоож чадна гин. Тэгсэн Момой
Ёсоных чадахгүй гэж үү? Мурасаки Бара ч юм уу Химура ч юм уу гэхэд Аомине магадгүй юм. Тэс тэгж бодохгүй байнс гэдэг. Тэгээд үргэлж сүүзээд гисэн. Би зооны бүрөө ойлгохгүй байгаа ч нэг зүйлийг баттай мэдэж байна. Зоонд орох хамгийн наад тазын нөхцөл нь бүхний дэнчин тавих буюу сагсанд юу юунаас илүү хайртай байх. Харин Мурасаки Бара тийм юм байхгүй. Тиймээс орч чадахгүй гэдэг Касамацу. Тэгвэл Химура түүн тийм дутагдсан энтер байхгүй үстэй гэхэд гисэн. Түүн тэрнээс өөр асуудал байгаа байхаас гэдэг. Kuroko ч бөмбөг таслан урагшин Кагами таж Кагами гэж Ёсны хоёр эсийг зүрхэж оноо авнаа. Үүний дараагаар завсарлага авагдаж онооны харьцаа бүр 64-60 болж ойртжээ. Тэгсэн Мурасаки Бара би бодсоо намайг суулгаас гэдэг. Ахсагч нь ирээд хэрвээ чи одоо сууд би язах тоглолтондоо язагчих нь. Язагдсан ч хамаагүй юу гэхэд Мурасаки Бара. Тийм. Одоо угийн Кагами хинч зогсоож чадахгүй гэдэг. Тэгсэн. гэж Химура Мурасаки Бараг цохиж аван заандаа битгий солиор огсос дуусаагүй байна гэхэд Мурасаки Бара чам шиг нөхдүүд илүү ядаргаатай шүү. Тэгзээч Кагамигийн эсрэг чи надаас илүү хэрэггүй байгаа үсттэй. Чамаас хол илүү байгаа үсттэй гэх нь тэр. Энэ үеэр Аомине Химурогийн асуудлыг момойд хэлэх ба зоонд зөвхөн сонгогдсон хүнс орч чадна. Анхандаа Химурог орч чадна гэж бодсон ч үгүй байсан. Тэр яастчгүй сайн. Би тавын төвчөнд хамгийн ойрхон. Гэхдээ тэр онцгой биш. Сайн ч гэзээ энгийнс нэг тоглогч. Яаж ч хичээсэн энд хүрч чадахгүй л гин. Химуроч Мурасаки Бараад эрийг чи мэдэж байна. Тимээс үргэлж түүний чадварт атаархдаг байсан. Тэгсэн миний хамгийн их хүсдэг зүйлийг өөрийн болгосон чи тоглолтыг хаях гэж байна. Уурлаад галзуурхна гэж уйлнаа. Үүнийг нь сонсон Мурасаки Бара ёстой ядаргаатай юм а. Чамааг уйлсанд итгэж чадахгүй. Өмнө нь анзаарч байсан ч гэзээ ийм хүчтэй мэдэрдэг гэж бодож байсангүй. Үнэн дээр анх удагаад хин нэгэнд ингэцээ дургу өрчвэн. За яг тоглосос дуустал тоглоё гэснээ дасгалжуулагчаасаа үсний босс байвал өгөөч гэд үсээ боогоод гараад ирнэ. Kuroko-ч Murasaki Bara түрүүн харахад болсохно гэж бодож байлаа гэхэд Murasaki Bara тэгэх гэж байсан ч болсоо. Засхуудаа ч гэсэн язагдах бүр их дургу болохоор л гин. Kuroko-ч би ч бас язагдах дургуз гэдэг. Ингээд тоглолт буцаад ихэлсэ. Ёсных довтлох ба сэрэнгэх Химуро дээр 3-аараа авзаа. Тэгсэн хаан ирж Химуро суулгаран бөмбөг авахад гэж хууран шидэх гээд үсрэхэд Кагами ирэн бас үсэрдэгэ. Химуроч уур хурч байгаач чи яалтчгүй гайхалтай юм. Би аль хэдийн язагдсан. Гэхдээ би тоглолтод язна гэд Murasaki Bara дамжуулж Murasaki Bara шууд тохох гэхэд Kagami ирэн блоколж байдیں۔ Тэгсэн Murasaki Bara буцаагаад Химуро руу дамжуулт юм да. Химуроч шидэж оноогоо авгаа. Тэгээд Изуки очоо бөмбөгөө гарах гэсэн Kagami очин нэг юм хэлдэгэ. Тэгсэн Kagami тоглолтыг зохион байгуулж байдیں۔ Kagami-ч гэж тохноо. Дараа нь гэж дахин тогтдог. Аомине үүнийг нарчгаад багийн тоглолттой сэрэн довтолгоогоо Кагамид найдаж харин Ёсэн багаараа довтолж байна. Аль нэг нь хамгаалалтаа сайжруулахгүй бол шидэстэй алдсан нь хожигдож магадгүй л гинэ. Тоглолт дуусахад 2 минут үсгэхэд Рико сэлгээний нэгээ дуудана. Энэ хооронд гэж оруулснаар сүүлийн 1 минут үлдэж 72-68-аар Ёсын хожиж байв. Юугаа ч оноогоо ойртуулахын тулд тэдний багийн ажиллагааг зогсоох хэрэгтэй. Кагамич бараг удахгүй хязгаартаа үрхэн ялахын тулд нэг л асгам дутаад байна. Гэхдээ зэрэгцэн бөмбөг гарч сэрэн сэлгээ хийх ба Тепе иргэн ирдгээ. Murasaki Bara-ч Тепе гараад чамаа хэдэн удаа бяцлах ёстой юм. Арайс хатуу байгаа юм биш үү гэхэд Тепе тэр чинь миний давуу талаас гин. Ёсных ч довтолсоход Тепе ирснээр сэрэнгийн эхний хагасын хамгаалалт руугаа орчээ. Тэгээд Химуроч бөмбөгийг авч гэд Murasaki Bara Химуро таяхад Химурог Тепе авч байдгаа. Химуро зөвхөн Кагами намайг зогсоож чадна гэж шидэх гээд үсрэхэд Рико Химурогийн шидэстийг зогсоохын тулд хоёуланг нь хаах шаардлагагүй. Хизээний шидхийг нь хаахтаас болно гин. Тэгээд
гэж ихнийх дээрээ фейк хийсэн байдیں۔ Химура ч үнийг нь айс идэв мэдээд фейк над дээр үйлчлэхгүй Тэппэ. Би чамайг язахгүйгээ мэдэж байсан. Тэгээд л язагдахыг сонгосон юм. Химурагийн шидэвсдийн эхний шидэвсд нь үсэрсдийнхээ дээд зэг төрхөөс өмнө шиддэг учраас 高さが劣る選手でも届くのさ。 Юугап зок хийдгээ. Ферен ч шууд сөрөг давталж Изуки Кагами даян Кагамич Химураг хууран шидэхэд самбарт ойход гэж Тэппэ аван Хьюга руу дамжуулснаар Хьюга ч оруулж 1 онооны зөрүүтэй болсон. Тэгсэн тогсос дуусахад 20 секунд үлдэж Ферен бүтэн тасмын хамгаас тийдгээ. Ёсоных ч яаж игээд урагшин дамжуулсан Химура авсаа. Химура гэж дамжуулсан Мурасаки бараж тоох гэхэд Кагами ирж хамгаалдаг. Тэгсэн Мурасаки бараа Кагамиг изүрхэж байхад гэж Тэппэ гарч ирэн тусалж хааж чаддгаа. Ферен ч шууд дахин сөрөг давтасхад Мурасаки бараад бүр мангар хурдан буцаад ирдээ. Тэгсэн Мурасаки бараа зоонд орсон байдаг. Кагами хязгаартаа хүрч байзаа. Тэгсэн Кагами би яасан бүгдийнх нь итгэл найдварыг тийм язалтанд түтлэх нь эйсийн ажил. Хязгаарыг хідэн ч удаа хамаагүй даваад өгьгээд 流星のダンクネテオジャム гэж оруулснаар 4 секунд үлдэж 1 онооны зөрүүтэй болсон. Тэгсэн Мурасаки бараа шууд урагшин гүйж Химура бөмбөгийг нь урагшин явуулав. Кагами бүр тамирдж Мурасаки бараа ганцаархнаас ул гардгаа. Тэгээ тох гэсэн үсэрч чаддгүй. Өдийг хүртэл маш олон удаа үсэрсэн болохоор тэр байж. Мурасаки бараач үсэрч чадахгүй юм бол шидэхтэл болно гэтэл Куроко энэ бол Тэппэ болсон дээд ангийнхны тууштай байдлын үр дүн. Гэж Мурасаки барааг дарснаар тоглолтын цаг дуусаж Ференгийнх бөөн баяр болдгоо. Гэсээ дотроо Куроко Мурасаки барааг үсэрч чадахгүй мэдэж байсан. Гэтэ ямар ч баталгаа байгаагүй. Тэгсэн ч юунд ч эргэлзэлгүй блоксох гэж гүйж байсан. Ууж өгнө гэж өстой байхгүй маз гэж боддог. Хоёр багч хоорондоо гар гараа байрцаж байхад Химура Кагамид амлсан ёсороо би чиний ах байха болно гэхэд Кагамич тийм ээ мэдэж байгаас гэдэг. Тэппэ Мурасаки бараа дээр очин дараа дахиад тоглоё гэхэд Мурасаки бараа үгүй угаасаа би сакс тоглохоо болно гэдэг. Кагамич гайхан үнэхээр болчих юм уу гэхэд Куроко юу гэж тээ сагсан бөмбөгийг сэтгэлээсээ үзэн яддаг хүн биш ээ гин. Мурасаки бараа дээр ч Химура ерэн дараагийнх дээр ялцгаа ихэд Мурасаки бараа дахиад л би болно гэж хэлсэн бидтэй гэхэд Химура надад бол тэгж харагдахгүй байна гэхэд Мурасаки бараа шаарлсан уйлж байдаг. Ференгийн идэж явж байхад Куроко гэсэд хагас шигшээд хүзээж бай гэж яваад өгдөг. Тэгээ явж удаас Куроко Кагамид би одоо амар ууртай байна гэв. Кагамич гайхаад тоглолтод хожсон бидтэй гэхэд Куроко Химуратай энэ хിവэрээ зүгээр юм уу Кагами өөр аргагүй шít амцаас төгсөн юм чинь гэдэг. Куроко та хоёр тэнэг юм уу гэд нөгөө бүгжийг нь гаргаад ирдэг. Кагамич гайхан хай гэсэн бидтэй гэхэд Куроко юу гэж хайдیں۔ Эглэж тэр үед битгий хаяарай гэж байгаа юм шиг сонсогдсон гэдэг. Энэ үеэр Азекс Химуратай уулзаж байх ба. Химура Азексээс уучаас гойдаг. Азекс ч өмнөх явцыг нээхийг тоогоогүй гээд гоё тоглолт болсон. Тоглолтыг нь үзэх гэж Японд ирсэн болсон юм л гин. Нөгөө тал Куроко үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ ах дүүс болон өрсөлдөгч гээд хоёулан гар нь явах тийм хэцүү зүйл үү гэж асуудаг. Кагамич бүгжээ аван баярлаа гэж яваад өгнө. За энэ үртэл дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд удахгүй Курокогийн сагсан бөмбөг сизон 3-аар удахгүй уулзъя. Баярлалаа.